Hey, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэлдэхэд сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажилтны мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. За өглөөний минь өнөөдөр өглөөний цайнд юу уусан бэ? Өглөөний минь за өнөөдөр бол айгүй хурдан breakfast хийж идсэн байгаа. Тэгээс нэг авокадо өндөгтэй хуурч идээд охиныхоо кашт жоох идчихэл гаргачихлаа ерөөхдөө бол. Өглөөний цайнд хэр ач холбогдол өгж байна? Яг өвгөн тэгтээ хагас бүтсэнд бол илүү ач холбогдол өгдөг. Яг өглөөний цаг гоё гэрийнхэн даа суугаад арай нэг property breakfast хийгээд идэх юм бол илүү тэрнээсээ кайф авдаг гэх юм уу. Ажлын өдрүүдэд бол ерөнхийдөө бол хурдан юм л. Тайлбарлах тэл өндөг. Ер нь бол өндөггүй breakfast меню бол байхгүй. Чансан өндөг гэж болно, эсвэл шарсан өндөг гэж болно. Тэгээл хажууд нь нэг хөнгөө өрцөө помидор юу гэдэг. Тэ байгаа юм тэгэл. Тиймэрхүү дүү маягаар гэсэн үг. Өнөөдөр яг манай подкаст нь болохоор хагас өдрийн өглөө бичигдэж байна. Тэгээ өнөөдөр манай подкастын зөвшнөр төвшин кап төбөө айгуу олностэй тий. За манай найз за хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт ер нь бол нэлийн олон жилийн одоо туршлагатай тий өөрийн бас нэлийн одоо юу гэдгийг сайн дурын оролцоотойгоор бас хүмүүс ажилдаг гэдгийг бол зарим хүмүүс мэдэх байх. За гэхдээ яг миний хувьд болохоор илүү тэр ажил мэргэжил гэдгээс нь илүүтэй айгуу сайн нөгөө өөрийгөө айгуу realize хийж өөрийгөө мэдэрдэг химо тий мэдэрдэг. Бусад нөгөө нэг empathy гэж ярьдаг шүү дээ. Бусдын өмнөөс өөрийгөө тавих тийм бусдыг ойлгох чадвар аяг өндөртэй, тийм мэдрэмжтэй, тийм найз гэж боддгоо. За тэгээд манай подкастын урилгыг хүлээж аваад өнөөдөр одоо яг онцолж хэлэх гээд байгаа нь baby нэлээд жоохон байгаа. Тэгээ хагас өдрийн өглөө яг би нөгөө нэг өөрийнхөө боломжит цагт шууд тулгаад бас жоох хөвтөнийг. За яг энд л бичмээр байна гэд тэгээд энд ингээд хүрэлцэж ирээд одоо подкастаа бичих гэж байна. Би тэгэхээр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нэгдүгээр нь подкастт оролцож байгаад нь. За найстаа бас урьсанд маш их баярлалаа. Тэгээд бас Монголд ирсэн байгаа дээрээ тий энэ подкастт нэг оролцсноо ингээд тэгээд хэлж ярьж ирсний дагуу бол одоо ингээд подкастаа бичих болсон дэ баяртай байна найстаагаа. За тэгээд Төвшинкагийн хувьд болохоор яг одоогийн эрхэлж байгаа ажил нь болохоор Draper Capital Mongolia. За нөгөө талаас болохоор Наран Monthly Enterprise гэдэг. За энэ компанид болохоор бид хоёр ер нь бол хамт ажиллаж байхдаа танилцж байсан. Тэгээ энэ компанид ер нь бол одоо бизнес хөгжлийн менежер хийж байгаа. За яг ажлын туршлагын хувьд болохоор хөрөнгө оруулалт санхүүгийн салбарт 4 жил. За одоо ингээд уул уурхайн салбарт 7 жил гэдэг нийтдээ ер нь бол 11 жил бол яг энэ санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр бол яг дагнаж ажиллаж байгаа тийм ийм ажлын туршлагатай ийм хүн өнөөдрийн манай подкастын зочноор оролцож байна. За тэгээ дээрэс нь онцолж хэлэх зүйл нь юу байгаад байгаа вэ гэхээр ер нь бас саяхнаас тий за яг хизээ байлаа за өөрөө ярих баха тий Positive Bird Mongolia гэдэг хуудас хөтэлдэг. За тэгээд илүү энэ талаар нь илүү энэ подкастнаар бас илрүүлж ярих гэж бодоод байгаа. Тий. За тэгээд өнөөдрийн яг хоёрын ерөнхийдөө ярилцах юмуд нь болохоор илүү за мэдээж энэ хөрөнгө оруулалтын салбар, санхүүгийн салбарт орж ирсэн мэргэжил сонголтч гэдэг юм уу тий ажил мэргэжилтэй холбоотой мэдээж онцолж ярих бах. За тэгээд илүү хувь хүн талаасаа гэх юм уу тий хувь хүн талаасаа илүү жоохон ярилцъя гэж бодоод байгаа. За тэгээд мэдээж илүү одоо ажил амьдралын баланс тэнцвэрч гэдэг юм уу тий. За тэгээд илүү жоохон нэг юм чийл хөнгөн тэгтээ зарим тохиолдолд дийдвэрчиж магадгүй. Иймэрхүү байдлаар яриа маань явах хаа гэж бодож байна. За тэгээд сонсож байгаа бүх хүмүүстээ одоо гэдгийг тоглоом сууж сонсоорой гэж хэлмээр байна тий. За тэгээд хамгийн ихний асуултыг болохоор ерөөхдөө хөрөнгө оруулалтын энэ салбарт ажиллаж байгаа учраас тий хөрөнгө оруулалтын мэргэжлэр гэх юм уу бид нар одоо шууд хөрөнгө оруулалт санхүү хэрчүүл юм тоон дээр төвлөрдөг гэж шууд ойлгож байгаа шүү дээ. Ийм мэргэжил аваад байгаа шүү дээ. Харин Төбөгийн хувьд одоо яг энэ мэргэжил одоо яг чамтай яаж холбогддог вэ гэх юм уу? Тийм. За миний хувьд болохоор чинь за яг би бол анх одоо Монгол дээр л тий хамгийн анх одоо нэг ажлын гараа авуулна гэдэг Draper Capital Mongolia гэдэгт бол эхэлсэн байгаа. Тэгээ хөрөнгө оруулалтын шинжээч гэдгээр бол орж ажилласан байгаа маа. Тэгээ манай компанийн хувьд болохоор дөнгөж орж ирээд
удаагүй байсан. Тэгээд яг Монголд ер нь хөрөнгө оруулъя гэдэг ерөнхийдөө хувийн хөрөнгө оруулалтын сан гэдгээр эхэлж яригдчихсан. Гэхдээ яг нэг proper хувийн хөрөнгө оруулалтын сан гэдгээр бол ажиллаж байгаагүй л дээ. Илүү зүгээр одоо хөрөнгө оруулалтын компани гэдгээр явж исэн. Тэгээд миний хувьд болохоор анхнаасаа л тий ерөнхийдөө ингээд хөрөнгө оруулалтын салбарт ажиллана гээл CFA ингээд Америкт тогтол level 1-ийг өчөөд ирсэн байсан. Тэгээд Draper Capital Mongolia ингээд хайр хийж байгаа гэдгийг сонсонгуудаа тий өөрийнхөө анкетыг өгүүлж орж исэн байгаа. За тэгээд тэрнээс хойш л ерөнхийдөө бол ингээд хөрөнгө оруулалтын салбар санхүүтэй ингээл холбогдоол яг тий Монголын одоо орчин ингээл ажиллаад явж байгаа гэж хэлж болно. Тэгээд эхний 3 жил бол яг хөрөнгө оруулалтын шинжээч гэдгээр ажиллаад тэгээд ганцхан уул уурхаа гэхгүй манай компани ч бол бүхэл салбарыг нь сонирхож байсан. Тийм болохоор эхний 3 жилд яг хөрөнгө оруулалтын чиглэлээр илүү гүнзгий ажилласан. Сүүлийн 7 жил бол уул уурхаатай алтны төсөл гэдэг рүүгээ ороод яг тэр чиглэлээр бол ажиллаж явж байгаа гэж хэлж байна. Яг гэлээ операшн бас операшн талдаа ч орж ийн. Тэгээд нөгөө талаасаа угаасаа гадны хөрөнгө оруулалтаа болохоор хөрөнгө оруулалтаа босгох тий эргээгээд төслөө одоо ингээд өргөжүүлэх гэх бүх л ажилд нь ерөөд оролцоод явж байгаа гэж хэлж болно. Тий. Тэгэхээр ер нь бол юу юм шүү дээ. Анхны ажилласан компанидаа л 11 жил ажилласан. Ер нь бол тийм. Би бүр өөрөө ч гэсэн ингээд 10 жил болчлаа гэдээ одоо сая бол энэ жил те ингээд яг декретээ авчаад буцаж орж ирлээ. 10 жил болчлаа шүү гэдэг өөртөө бас хэлж ийлээ. Гэтэ ямар ч аюу гой тууштай ажиллаа. Миний хувьд бол ингээд карьерийнхаа хувьд ч тэр хувийнхаа хувьд ч тэр ерөнхийдөө ингээд компанитайгаа өсөөл явсан байна. Тийм. Тэгээ одоо ерөнхийдөө бас тууштай ажиллах юм бас аюу гой давуу талч бас байдаг юм байна. За мэдээж тэгээд бас сул тал их бага хэмжээ бол байгаа гэж бодож байна. Тэгэхээр одоо ингээд нэг компани ер нь одоо нэг агны салбартаа гэсэн үг шүү дээ. Ингээд олон жил ингээд ажиллаад тэрний дараа болохоор одоо яг миний хүсэж байгаа зүйл энэ мөн үү ч гэдэг юм уу тийм асуултууд энэ төр өөрт нь гарч ирсэн үү? Гарна. Тэгэл одоо ажиллаж явах явцад надад ч гэсэн ингээд зөндөө олон боломжууд гарна шүү дээ. Бас өөр компаниас ажлын санал ирэх ч юм уу өөрөө ч гэсэн илүү ингээ opportunity хайж авч байсан тохиолдлууд бол зөндөө. Тэгээд тэр хугацаанд болохоор мэдээж би нэг cost benefit гэдгээр нь за компанид үлдвэл яах вэ? Эсвэл одоо өөр ажиллаад бол яах вэ? Тэгээд эргээд мэдээж тэр ажлын өгсөн саналыг компанид бас хэлнэ шүү дээ тий. За гаднаас надад ийм хэмжээний санал өгч байна. Ингээд энийг матч хийж чадахгүй шүү надад benefit юу вэ тий гэдэг талаасаа ярилцаал тэгээд айл ингээд одоо юу гэдэг тий илүү надад өгөөчтэй тэгээ хувь хүний үед ч тэр карьерийн үед тэр ашигтай байгаагаа сунгаад явчихна гэсэн үг. Тэгэхээр минь одоо юу гэдэг одоо болтол ерөнхийдөө компанид ажиллаад happy байна. Тэгэхээр над чинь гаднаас ирсэн саналуудыг танилцуулаад компани тэрнээс илүү offer одоо benefit санал болгоод ер нь бол тийм гэж хэлж болно. Дээрээс нь бас одоо ингээд 10 жил ажиллаж явах явцад бол мэдээж ковид гарал тий онлайнаар ажиллах гээл тийм явдлууд болол тэрнээс хойш би ч одоо өөрөө онлайнаар ажилладаг болсон. Тэгээд тэр болгон гаднаас ирж байгаа саналаас надад одоо онлайнаар ажиллах боломжийг бол бас өгөхгүй л байгаа юм л та. Гэх мэтчлэн тэгэхээр чинь компанид байх нь илүү даваа талтай байна гэдэг юугаар би өөртөө ингээд тий ярилцаж үзэл тий компанидгаа ярилцаж үзэл тэгэл ингээд ажиллаа явж байгаа гэсэн. Нэр нөгөө бас нэг тодруулж хэлэх зүйл нь болохоор Төбөгийн хувьд одоо Туркээс яг ремоут ажилладаг тийм энэ компанид 90 орчим байдаг. Тийм 90 орчим байдаг. Одоо болохоор яг Монголд нэг 2 сар хугацаанд ирсэн байгаа энэ үеийг харж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол хэр удсан байгаа лээ ремоутлж ингэж ажиллаад 21 оноос хойш баг ремоут ажиллаж байна. Бараг 4 жил. За голдон декрет авсан гэдэг. За ер нь бол 3-4 жил бол ажиллаж байна. Тэгэхээр одоо нөгөө эн чинь бас нэлийн монцлогтой болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Зүгээр өдөр болгон офис дээрээ ирээд ажиллах нөгөө хүмүүстэй communicate хийх ажил одоо юу гэдэг ажиллаа зохицуулж явхад тий. Тэр тэн дээр ямар байдаг вэ? Одоо хэр өөрчлөлт мэдрэгдсэн бэ? Мэдрэгдсэн яг надад нэг талаас аягүй азтай ч гэх юм уу тэгээд угаас ковид гарсан шүү дээ. Тэгэхээр зөв бүх компаниуд өссөн бол онлайнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд ковидын дараа ч гэсэн манай гэр бүл өөрөө ингээд төрч үнэг болсон болохоор яа харахгүй тэр хугацаа нь бол ингээд давцаж таарсан. Тэгээд яг ремоут ажиллаж гэсэн үргэлжлүүлээ би Туркээс ремоут ажиллаад ирсэн. Манай удирдлагууд ч гэсэн бол ингээд хаппи байсан болохоор окей ингээд асуудалгүй гэж ажиллаж явсан байхгүй. Тэгээ мэдээж анх ингээд ремоут ажиллахад бол бүхэл хүмүүстэй дасан зохицох нэг жоохон хэцүү байсан шүү дээ. Тэгэхээр бүгдөөнд нь л ижлэхээ яг тэр үеийн явагдсан. Тэгээд яг Туркт очиод ажиллахаар нөгөө цагийн зөрүү гэдгээс хамаарат нэг айгуугаа давуу тал гарсан би өглөө эрт ажиллаа эхлээд тэгээ өдөр гэхэд баг ажиллаа дуусгачих тийм боломж нь гарч ирсэн. Тэгээ тийм болохоор тэр одоо яг цаг хугацаа чи миний хувьд айгуу гоё ингээд нэг ажил амьдралыг балансжуулах айгуу эвтэйхэн байсан болохоор ерөнхийдөө бол ингээд ажилдаа өргөжлүүлээд ажиллаад
Тэгээ ажиллаж гисэн яг ремоутли хийгээ сурцсан аль хэзээний. Тийм болохоор нэг асуудал гарахгүй тэгээд ирээд ажил гээд ажиллах шаардлагатай тэ ажлууд гарах юм бол газ ирээлтэй нэг сар ажиллаж явдаг ч юм уу тийм аягаар л юм. Бараг сүүлийн 4 жил гарах. Тэгэхээр одоо нөгөө нэг ингээд нийгмийн хэрэгцээ ч гэх юм уу те нөгөө хамт олонны хэрэгцээ гэж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд дандаа ремоутлэл ер нь бол ганцаараа л ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр яг тийм хэрэгцээ ер нь хэр үүсэж байгаа тийм мэдрэмжүүд байсан уу? Эхний үедээ бол нэлээд их байсан. Яг би өөрөө оффистай байхдаа бол бас хүмүүстэй айгүй communicate хийх дуртай. Гэхдээ ер нь тэгээд ганцхан оффис ч гэлтгүй Монголд байх хугацаанд бол нөгөө CFA-гийнхантайгаа ингээд хамтраад research challenge нэр зохион байгуулалт тий. Айгүй итгэвтэй бодог байсан. Тэгэж яагаад ерөнхийдөө ингээд Туркт очоод ерөнхийдөө remote ажиллаад эхэлсэн чинь эхэндээ бол яг тэр амар хөвгүүлэгдчихсэн. Тэгээ сүүлдээ болохоор баг тасчдаг юм билээ. Угаасаа ковид үед тэгээд бүхэл юм бас Монголд энэ Туркт энэ бас жоохон хаагдмал байсан болохоор тэгээд яхахгүй л тэгэл тассан л таас. Тий. Хүмүүст ингээд амьдралынхаа туршид ингээд юу гэдэг ямар нэгэн болсон үйл явдал ч юм уу тохиолдсон эсвэл авсан мэдрэмжнээсээ болоод нөгөө амьдралыг харах өнцгүүд нь ингээд айгүй өөрчлөгддөг моментууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг нэлээд тийм чамд юм нөгөө нэг turning point болж исэн. Тийм одоо юу гэдэг үйл явдал чамайг айгүй тийм өөрөөр сэтгэх, өөрөөр амьдруулах те өөр нүдээр ингээ харах болсон тийм үйл явдал юу байдаг вэ? Хуваалцчих болох болоо. Болно. Угаасаа нэг тиймэрхүү үйл явдлууд нэг хэд тохиолдсон гэж болно. Яхаа зөвхөн нэг айгүй том одоо turning point болж исэн үйл явдал гэх юм бол яг би ч нөгөө хойно Орос сургуулаа төгсчөөл тэгээд Орос сурж байгаа хоорондоо бол айгүйх нэг work and travel-аар явж ингээд Америкт ажилладаг байсан. Тэгээд яг нөгөө work and travel-аар нэлээх явж ажилладаг байхдаа ерөнхийдөө яг бодож байсан байхгүй. Яг ингээл те ингээд нөгөө буудалд яг нэг ингээд Флоридад анх ажиллаж үзчихсэн яг найзуудтайгаа те ингээл тэгж яхад бол би яг бодож байсан. За ингээд тэгээ ерөнхийдөө хичээл номоо яг хүн сайн их юм бол ингээд нэг буудалд амраад байгаа те нэг гоо ингээд family те ингээд амраал далаа гэдэг амарч байгаа хүн байх юм. Хэрвээ хичээл номоо сайн ихгүй карьер муу явах бол би одоо ийм байдалтай байж болох юм байна гэдэг нэг тийм амар том тийм мессеж иржсэн гэх юм уу. Тэгээ тэрнээс хойш бол ерөнхийдөө за хичээл номонд бол амар сайн анхаарах хэрэгтэй байна. Нэгдүгээр хоёрдугаар тэгээд Америкт ч амар өрсөлдөөнтэй айгүй боломж байдаг юм байна. Ер нь тэгэл бакалавра төгсөөд би ер нь заавал Америкт очиж сурах нь чухал юм байна. Нэгдүгээр хэл устай, хоёрдугаар тэгээд тентхийн одоо нөгөө юу чинь Орос Монголтай харьцуулахад хамаагүй урд явж ирсэн. Тэгэхээр ер нь бол Америк миний хувьд бол амар том нэг том боломж өгсөн. Яагаад тэгэхээр ингээд амьдрал дээр би өөрийгөө харьцаж байгаа байхгүй тийм. Яаж амьдрмаар вэ? Сонголт чинь нэг бол нөгөө гарт чинь ингээд байна. Нөгөө гарт чинь эсвэл ингээд юм хэцүү амьдрал гэдэг. Тийм хөдөл байдал зураг үзэгдэжсэн. Тэрнээс хойш бол ерөнхийдөө тийм Америк очиж сураад яг л амар завгүй амьдралаар амьдрал тэгж явжсэн. Тэр үе бол айгүй том ерөнхийдөө нэг юу тийм growth болсон гэх юм миний personal growth гэж хэлж байна. Нэг сонсоодсэн чинь Оросд ч байсан, Америкт ч байсан, Туркт ч байгаа гэд нэлээ олон үндэсний олон улсаараа одоо сурч ажиллаж байгаа юм шиг байгаад энэ тэгэхээр нэлээ нөгөө жоохон ойлгомжтой байх үднэс. Бакалавра бол Оросд хамгаалсан юм байна шүү дээ. Тийм, бакалавра болохоор би Оросд хамгаалсан. Тэгээд төгсөөд шууд үргэлжлүүлээд Америкт бол мастер хамгаалаад тэгээд байж байгаа хугацаанд байхад CFA эдгээр шалгалт өгөөд явчихсан. Тэгээ буцаж ирээд Монголд нэг 5 жил ажилласан. Одоо яг триппертэй те офисосоо. Тэгээ байжсэн чинь ковид гарсан манай гэр бүл чинь нүх болсон. Тэгээ Турк руу нүгээд одоо 5 жил болж байна. Ер нь бол 5 жилийн хугацаатай. Тийм байна те. Тэр нь нүг. Одоо ер нь Турк 5 жил болчихлоо одоо дарыг. Одоо хаашаа нүх гэж байна. Одоо нэг тийм төлөвлөгөө алгаа ямарчсан. Тийм. Окей. За тэгээд юу яа гэж бодоод байна. Ер нь бол нөгөө дөнгөж саяхан одоо ээж болоод удааг байгаа 1 жил гарсан болж шүү дээ тий. Тэгэнгүүт одоо юу гэдэг эмэгтэй хүн чинь одоо нөгөө ээж болохоор бол нэлээд маш их том өөрчлөлт ирдэг юм шиг санагддаг. Айгу олон талаараа. Тэгээд илүү яг ийм эмэгтэй хүн байна тий. Тэгээд дээрэс нь юу гэдэг карьерээ болон гэр бүлээ авч явах гэдэг нэг юм хоёр юм одоо туйлд гэх юм уу тий. Өөрийгөө нөгөө тэнцвэртэй байх гал хичээдэг штеп бид нар тий. Тэгэхээр тэр дунд яг илүү
яг чи өөрөө гэдэг нэг хүн байгаа шүү дээ. Тий. Одоо мэдээж карьерийн хувьд одоо хүртэл авч явсан карьераа улам хадгалаад цаашаа улам өсөхийг бодно. Нөгөө талдаа гэр бүлийн амьдрал зохиогоод ихсэн учраас үр хүүхдэд анхаарна, гэр бүлийнхаа одоо нөхцөл байдалд анхаарна гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэнгүүт ер нь бол нөгөө цаг амар хомс болж байгаа тий. Өөртөө зарцуулах цаг гэдэг юм бол тэгэнгүүт тэр дунд яг одоо яг өөрийгөө авч үлдэх тэр моментууд гэх юм уу тийм одоо зүйлсүүд юу байна? Ер нь ингээд яа тэгвэл ялангуяа дөнгөж ээж болоод удааг байгаа учраас илүү шинхэн байгаах гэж удаад байна л та. Энэ мэдрэмжүүд нь. Тэгэхээр тэрийг асуумаар байна. Харин тий яа харахгүй угаасаа эмэгтэй хүн чинь ингээд хөхтэй болохоор чинь цаг цав бол үнэхээр хомос болчт юм байлээ. Тэгээ би одоо яг манай охин бол нэг нас хүрээд нэг ой гараал явж байна. Тэгээд за угаасаа декреттэй болон амарсны дараах амралттай үед бол 100% тэгэл гэр бүлдээ зарцуулж исэн. Яг тэгээд нэг хэсэг зарцуулаад эхэлсэн чи яг өөртөө гэдэг цаг ерөөсөй байхгүй болцсон. Тэгээд нэг хүүхэд нэг 6 сар болоод эхэлсэн чинь би ер нь өөртөө зарцуулахгүй болохгүй юм байна гэдэг мессежийг ер нь дотоос байнг өгөөд байгаа болохоор яхаар даваад гэдэг. Тэгээ ерөнхийдөө өөртөө цаг зарцуулах нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгоод тэгээд ерөнхийдөө бол өглөөг өөртөө зарцуулъя гэдэг тийм уриатай ер нь явдаг болсон. Тэгээ би ер нь өглөө эрт босох дуртай. Ерөнхийдөө Туркээс ажиллаад өглөө бараг 5-аас босоод ажиллаа эхэлдэг. Тэгэхээр хагас бүцэн ч гэсэн яг өглөө бол надад 5 гэ босч чадвал асуудал байдаггүй. Тэгэхээр ялангуяа хагас бүцэний өглөө бол би гараад нэг паркаар алхах. Тэгээ яг ганцаараа алхах дуртай. Хүүхд унтчихээн, гэр бүлийнхэн маань унтчихээн. Тэгэхээр яг тэр хугацааг энэ өглөө сайхан босоод гоё гараал алхацдаг гэх юм уу. Тэр хугацаанд өөртөө ярилцсан, өөртөө цаг зарцуулна, яг юу хийхэд төлөвлөн тий. Тэгээ өөрөө гоё ирч хүч энерги авч иж бас хүмүүс зарцуулах тийм энергитэй болж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ерөөхдөө яах вэ? Тэр бол одоо бол харцсангүй гайгүй манайч хийгээ сурцсан байна. Эхэндээ бол яг нэг хүүхэд жоохон бахтай айгүй стресстэй байсан. Одоо бол харцсангүй ер нь бол гайгүй болцсон байна гэж хэлж байна. Тэгэхээр одоо нөгөө нэг яхаарахгүй өөрөө юу гэдгийг өөрөө ингэж рефреш болж иж бусад олон амьдралынхаа юунуудад тий талбаруудад цаг зарцуулах гэдэг юм анхаарал хандуулах боломжтой болоод байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр дунд яг нөгөө илүү өөрийн гэсэн цагаа бити алдаарай гэдэг л point баймар санагдаад байдаг байхгүй юу? Тий, яг үнэ. Ер нь айгүйх олон эмэгтэйчүүд ингээд нөгөө зөвхөн ингээд үр хөвгт ч юм уу заасэл бас карьер гэл ингээд яваад байдаг. Тэгтэл яг тэдний чинь амжилтаа байлгах гол үндсэн чи өөрөө өөртөө цаг зарцуулдаг, өөрөө өөрийгөө айгүй гоё ингээд ойлгодог, хайрладаг, тий хүндэлдэг. Тийм байж ш бусдад бас хүндлэгдэх, хайрлагдах. Тэгээ бусдыг бас хүндлэх, хайрлах гол үндсэн юм болов ш. Би бол тэгж бодоод байгаа сүлээ. Яг ярианыхын ярьсан шүү дээ. Positive Board Mongolia гэж шинээр хуудас хөтлөөд Instagram болон Facebook дээр явж байгаа гэж ойлгож байгаа тийм. Тэгээд ер нь яг яагаад илүү ингээд нөгөө чи ингээд санхүү хөрөнгө оруулалт мөрөж бүр амар тийм өөр чиглэлд ажиллаж ирсэн аа тийм. Өөрийнх нь хүсэл сонирхол одоо юу гэдгийг тийм. Юу нь яагаад одоо яг энэ ер нь хуудсан талаар тийм энэ одоо хийх болсон шалтгаан нь юу байсан бэ? Яг гол шалтгаан нь гэх юм бол яг ээжүүд чинь ингээд тийм ингээд төрөх явцтай төрсний дараах гэл маш олон ингээ асуудлуудаа тулгард юм байна. Зүгээр тэр асуудлуудыг давах арга нь бол аль хэдийн байгаа юм байна. Зүгээр тэрийг хүмүүс бас мэдэх юм бага юм байна. Тэгэхээр миний хувьд болохоор би өөртөө тулгарч байсан асуудлуудыг ер нь харьцангуй гайгүй даваад туулаад шийдсэн байсан болохоор тэр мэдээлэлээ хуваалцъя бус ээжүүдэд хэрэг болог гэсэн тийм л үндэс зорилгоор ерөнхийдөө тэр хугацаа ажилласан юм. Тэгээ яг тэр маань болохоор ерөнхийдөө яг бас яг дөнгөж төрснийхаа дараа байгаа юм чи мэдээлэл хуучрахаас өмнө өөрөө бас мартахаас өмнө хуваалцаа явж идэг тийм зорилготойсэн болохоор тэр хугацаа бол ингээд шууд эхлүүлээд явсан байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн ерөнхийдөө бол мэдээлэлүүдээ хуваалцаад явна. Гэхдээ яг одоогийн байдлаар бол яг Монголд ирсэн. Тэгээд цаг зав айгу бага. Дээрээс нь угаасаа нэгэнт Монголд ирсэн офисоос ажиллах гэх ажилдаа бас нэлээд анхаарал гэсэн болохоор тэрлүүгээ илүү анхаарлаа төвлөрүүлээд явчихна. Буцаж Түркт очиад нэг 8 сараас ч юм уу те өргөжлүүлээд нэлээд их бас гой мэдээлэлүүд бэлтгэсэн байгаа. Тэрийг бас шеэрлээд явна л бодож байна. Тэгээ бас ээжүүд бол айгүйх орж ирж асуудаг л та. Ингээд яг энэ асуудлыг яг яаж хийсэн эсвэл те одоо юу ч гэдгийг янз бүрийн асуудлуудаар орж ирдэг. Тэр нь бол надад бас гой санагдчихсан. Үнэхээр бас хүмүүс бас те хурж ийн мэдээлэл нь бас хэрэгтэй байгаа юм байна гэсэн тийм мессежийг надад өгчээсэн болохоор бас ер нь цаашдаа бас хийе явна л гэсэн бодлоо байгаа. Тэр нөгөө юуг нь илүү нөгөө нэг тэр одоо яг өөрийнх нь хувьд нөгөө төрөлтөн дээр нөгөө ямар
төрөлтийн арга барилтаар нэг юм certified юм сертификаттай байгаад байгаа шүү дээ. Тэр болохоор зөвлөө хуваалцъя гэж бодоод байна. Зөв тийм би болохоор яг хуу за одоо бас яг нөгөө төрсний хадлаар жоохон бэкграунд өгч гэх юм бол ерөөхдөө Америкт очиж төрсөн байгаа байхгүй юу. Тийм тэгээ Америкт очиж төрсөн болохоор тэнд би яг их нөгөө сургалт авч ирсэн төрөлтөй холбоотой. Тэгээ тэр сургалтууд бол айгүй ээжүүд хэрэг болдсон байна гэдэг нөгөө certified буюу одоо нэг дуулаа гэдэг хүмүүс айгүй байдаг юм билээ л дээ. Тэнд ээжүүдэд ингээд те төрөлтөнд тусалдаг бүр яг ингээд төрөлтөнд нэмэлтээр нь очдог эсвэл тэгээд сургалт өгдөг онлайнаар те тийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүмүүсээс би өөрөө аяг сургалт авчихсан. Тэр сургалтууд нь аяг үр дүнтэй байсан болохоор би ч гэсэн ерөөхдөө тэр сургалтанд нь суугаад хамрагдсан ээжүүдэд бас мэдээлэл өгье гэдэг үднээс тэр Dona International гэдэг Америкт одоо ганц ер нь бол яг нэлээд ингээд томдоо орох тийм байгууллага байхгүй. Тэрний сургалтанд нь суудсан байгаа юм. Тэгээд тэрнийхээ дагуу сурсан мэдсэний хуваалцаад явж байгаа нэг тийм үйл явц гэсэн. Тийм тэнгуүтэр ч одоо ингээд яг төрөх процессор ингээд бүр ингээд өдөрдөмж болгож чиглэл өгдөг гэсэн юм уу? Гүг яг өдөрдөмж гэхээс илүү одоо төрөлтөндөө бэлтгэхээс сургалтууд байдаг. Тийм. Тэрэн дээр нь онлайнаар сургалтуудтай суун төрөлтийн үйл явц яаж болтын тий ээждүүдээр харах хэрэгтэй ингэх мэт чинь сургалтаа бол онлайнаар авна. Дээрээс нь тэгээд яг дуудаагийнхаа үйлчлэгийг авъя гэх юм бол яг төрөлтөө эмнэлэгтэр тэр хүнээ дуудана гэсэн үг байна. Тэр хүн дуудаад бүхэл сэтгэл санааны болон физикал одоо support өгнө гэж хэлж байна гэсэн. Тийм үйлчлэг. Гэхдээ Монголд болохоор тэр болгон тэр бас боломжгүй юм байл эмнэлгүүд оруулахгүй тий хувийн ганц нэг эмнэлгүүд л гадны хүн оруулна тий гэдэг нэг тиймэрхүү юм та Америкт ч юм болохоор ч тэгэл гэр бүлээсээ хол амьдардаг хүмүүс их ганцаар очсон хүн ихтэй эсвэл ингээд нөхөр мөхөр нь хоол байх гэсэн тохиолдол ихтэй болохоор тийм хүмүүсийг айгүй хажуутай байлгаж бас төрдөг юм байл л тий. Тэгэхээр надад нөгөө нэг анзаарчихсан юм одоо би ч ингээд төрөлтүүдэд ботхоор амар юм хэцүү байжсэн байгаа байхгүй юу? Ер нь одоо сэтгэл зүйн хувьд бол нөгөө бие махбодын хувьд гэх юм уу. Тэгээд чамааг ингээд анзаараад хахад одоо бүр ингээд дөнгөж хүүхэд нь тий нэг ойтой хэрнээ бүр аль хэдийн нөгөө нэг тэр одоо би хэрвээ яг өөрийнхөө ингээд тэр төрөлтийн ингээд үеуд ингээд дүүцүүлээд бодох юм бол юу энэ хэмжээний сэтгэл зүй байх бүр ингээд юу ч мэддэггүй байсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тухайн үед зүйл ингээд илүү өөрөө мэдээлэл ингэж баг хайж болж исэн байж магадгүй. Залуугийн үед ч тэгээ таахгүй тэгэл өөрөө хөвчл төрчих байгаа. Одоо бол тий яг нөгөө нэг ийм мэдээлэлтэй ч юм уу одоо ингээд өөрөө нэлээд сайн судалгаатай сургалттай ч юм уу тий байгаад төрсний дараахын сэтгэл зүй болон нөгөө энэ төрөл гэдэг чинь тийм амар одоо өвчин зовлон биш ч гэдэг юм уу тий нэг ийм амар юм нормал байдлаар хүлээж аваад амж санагдаад байхгүй юу. Хэрэв би одоо ингээд одоо би төрөх гэжсэн бол аль хэдийн төмөгөөс бүх юмнаараа судлаад аваад тий за гээд айгүй нөгөө тийм сэтгэл зүйн хувьд гол нь амар айцгүй байх юм шиг санагдаад байна. Тэгээд тэр нь буцаагаад дараагийнх нь ингээд зөвхөн чинь нөгөө нэг төрөлтч ингээд зөвхөн тухайн моментод өнгөрөөд болж байгаа процессээс гадна тэр төрсний дараах гэдэг юм сэтгэл зүйд чинь бүр амар томоор үлдчихдэг. Хэрвээ ингээд айгүй хэцүү төрсөн бол айцтай тий ер нь ингээд айгүй олон юм дагуулж тэгсэн араарсан. Тэнгүүд тэр одоо илүү яг өөртөө инвест хийгээд гэх юм уу тий яг энэ сургалт юм хамрагдаад яг ийм одоо арга аргачлал бүр ингээд сурж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол бүр техник аргачлал байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тиймээр ингээд дамжаад ер нь бол төрөлтийн процессыг даван тулахад одоо ингээд харахад бол айгүй гоё харагдаад байгаа юм уу? Баярлалаа. За одоо хоёул нөхөрөг оруулах гэсэн баахан төрөлт ирсэн. За харин тийм яа харахгүй бас ингээд тэр чинь том өөрчлөлт байсан. Тэгээд миний хувьд ч гэсэн ингээд нэлийн бэлтгэж цаг хугацаа бол үнэхээр зарцуулсан. Тэгээд тийм болохоор төрөлтийн дараах үеийн илүү хөнгөн өнгөрч байгаа юм байна гэж бол дүгнээд байгаа. Тэгээ яа харахгүй ямар байна төрөлтөндөө хэрэг бэлдсэн байна. Төрсний дараах нь л яг тэр хэмжээгээр байх юм бэлээ л дээ. Тэгэхээр ээжүүд маань ингээд шорткат хийхгүй эхнээсээ жоох юмнуудаа бэлдсэн байх юм бол дараа нь эргээд нэг ажил төрөлтөд орох тий өөрийн бие сэтгэл зүй ингээд хурдан тэгрэх мэрэгт бол айгүй нөлөөлт юм байна. Тэгээ миний хувьд болохоор яг онлайнаар ажиллаж исэн тэгээд төрсний дараа ч гэсэн үргэлжлүүлэл онлайнаар ажиллахаар байсан болохоор би бол охиныгоо нэг 8 сартад нь ерөөхдөө ажиллаа эхэлсэн байгаа. Тэгээ яг онлайн байсан болохоор давуу тал болоод байгаа юм л та. Тэгээд яг ажиллаа эхлэхийн нэг бас давуу тал аягүй гоё нийгэм шиг. Буцаад эргээд илүү хурдан жоохон recover хийхэд те буцаад эргээд хэвийн юмд ороход байдалтай ороход нөлөөлт юм болов уу гэж одоо яг бодоод байна. За ерөөхдөө ээж болон төрөлт дуслаа. Тэр яриануудаа ингээд хаалаа. За
илүү яг хувь хүнийхээ хувьд одоо за нөгөө хүүхэд төрөлт гэдгээс илүүтэй те яг сүүлийн жилүүдэд илүү одоо юуг одоо өөртөө ингэж чаленж хийж сорилт болгож явсан тийм зүйлүүд байгаа юу? Ерөнхийдөө бол илүү дотгошоогоо чиглээд байгаа гэх юм уу? Сорилт гэдэг нь илүү өөрийгөө яг ойлгоо, яг юу хүсэж байгаа, дараагийн 10 жил би бас юу хиймээр байгаа гэдэг дээр илүү жоохон төвлөрсөн. Ялангуяа энэ жил аягүй тийм бодлоо гэдэг. Тийм тэгээд ерөнхийдөө нэг томоор нь бас урт зургаар нь нэг жоохон төлөвлөгөө хийгээд ерөнхийдөө нэг өөрийн хэмжээнд бол төлөвлөгөөсөн. Тэгээ өөрийгөө аягүй сонсох дээр бас төвлөрч байгаа. Тэгээ нөгөө хэлчихсэн шүү дээ хагас хугацаанд болоо өөрөө би ганцаараа ингээл алхдаг гэл тэр үе дээр бол ерөнхийдөө аягүй дотгошоогоо жоохон чиглээд байгаа. Өөртөө яриад байгаа юм. Тэгээ өөртөө ярьж байгаа. Дотоод хүн ойлгож байна. Одоо нэрээ тийч рүүгээ явж байна. Тийм нөгөө нэг зөвлөөч юм уу? Тийм зөндөө юмнууд байдаг шүү дээ. Өөрийгөө сонсъё яа гэдэг тий. Тин дээр одоо яг юм аргачлал ч юм уу тийм бол байдгүй. Одоо ингээл хүмүүс сонсохоор ч тэгж бодож шүү дээ. Тэгтээ өөртөө ярина, өөрийгөө сонсож ойлгоно гэхэд одоо яах хэвээр ингээл тий. Нэг аргачлал гэж өөртөө нэг амар тэгж хэрэглэж байгаа юм бол байхгүй. Зүгээр ганц нэг юм гадны зүгээр нэг одоо awaken you муу гэдэг нэг тийм юу байгаа байхгүй юу? Одоо нэг подкаст маягийн хийдэг юм. Тэрийг тэгээ subscribe хийсэн. Тэр дээр яг таалагдаад байгаа юм нэг яг ерөнхийдөө амьдралаа жоохон баланстай авч явах, дээрээс нь өөрийгөө сонсох гэдэг юмнууд ярьдаг байхгүй. Тэгээ тэндээс өөр нэшлэл аваад тэгээ тэн дээр одоо гарч байгаа юмнуудыг өөр дээрээ бас жоохон ашиглаж үзээл, тэгээ өөрөөс асууж үзээл нэг тиймэрхүү маягаар л явж байна. Тэрнээс биш нэг амар сүртэй аргачлал гэсэн юм байхгүй. Тий. Яг илүү нөгөө нэг юу яаж анзаарагдаад байгаа шүү дээ. Нөгөө шинэ юмнуудыг айгүй хурдан урдан туршаад гэх юм уу. Гэс хийгээд ингээд яваад за энэ болж энэ болохгүй ч гэдэг юм уу те. Нөгөө тийм чадвар айгүй өндөр юм шиг харагдаад байгаа шүү дээ. Надад бол баярлалаа. Гэтэ ер нь зүгээр ингээд нэг газараа суугаад эсвэл ингээд байгаад харч амар нэгдүгээр boring, хоёрдугаарт би бол тэгж байдаг тайпинг хүн биш байгаа байхгүй юу. Одоо ингээд жоох нийгэм итгэвтэй байх дуртай илүү нэг тий хүмүүс бас мэдээлэл хэрэгцээтэй юм байвал хуваалцах дуртай өөрөө сурсан юм байвал хуваалцах дуртай тий тэгээд ер нь жоох итгэвтэй амьдрах дуртай юм болов гэж ер нь бол өөрийгөө дүгнээд байгаа. Тэгээд тэр утгаараа яг хоо ингээд одоо тий төрлөө гэхэд төрөлтийн дараах ингээд сурсан юм бас хуваалцъя гэж хуваалцдаг ч юм уу тий өмнө нь яг Монгол тахтал нэлийн CFA research challenge-ыг ингээд удирдаад одоо бусдтайгаа тий нийлээд нэг 4-5 жил бол айгүй тууштай авчихсан. Гэх мэтчлэн ерөнхийдөө бол тийм итгэвтэй байх дуртай юм байна. Тэгээ өөр төрөж гэсэн өөрчлөлтийг туршиж үзэх дуртай байна л гэж ойлгоод байгаа. Тэгэхээр одоо яг нөгөө энэ өөрчлөлтийг туршиж үзэх сонирхолтой гэдэг юм уу тийм яг юм итгэвтэй байх ингээд цаанаа нэг юм нэг майндсет байдаг шүү дээ. Чамд тийм. Тэрийг одоогийнхоор бол нөгөө growth mindset гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэнгүүт яг тэрийг одоо юу гэдгийг яаж ингэж өөртөө суулгасан ч гэдэг юм уу өдөр тутамдаа ч юм уу хүмүүс ер нь юу гэж одоо харж хэрэглэх боломжтой бол яг өөртөө суулгасан гэхээс илүү тэр бас нөгөө хувь хүндээ ч үж магадгүй болов яг хөө зүгээр надад нөгөө түлхэс болсон маш олон юмнар бол байгаа л те тэгээ нөгөө түрүүний хэлжсэнээр би нөгөө бакалавр төгсөөл Америкт очиход амар том өөрчлөлт хийсэн тэнд нөгөө хүмүүс ямар их идэвхтэй амьдардаг те яаж ингэж хүн ингэж бас гоё нийгмийн идэвхтэй тэгээд хувийн одоо карьер тэгээд дээрээс нь гэр бүлээ авч явах мах гэлдэг. Ер нь нэг тийм итгэвтэй амьдрал аяг өндөр шүү дээ. Тэгээд тэр минээс бол аяг суралцсан гэж хэлж болно. Тэгээд ерөнхийдөө за хөдөлгөөн чухал эрүүл мэнд чухал, карьер чухал гэдэг юмнуудыг бол ихэд ингээд чухалчлаад ингээд дээрээс нь бас яг надад яг юу чухлын хамгийн чухал гэдгээ бас ингээд гаргаад авцсан гэж хэлж бас болно. Тийм болохоор цаанаасаа тэр л одоо нөгөө хийхгүй л дотроос бас болохгүй байгаад байдаг юм болоо. Тэрнээс яг хүмүүс тэгвэл чи тийм болно гэсэн юм бол байхгүй юм байна. Яг уян тэнд ингээд хийж явж идэл хүн чи юм нэг одоо нэг юмны ингээд те үзүүрээс бариад авахар тэр нь өргөж явдаг шүү дээ. Яг л тийм л юм яваад байгаа л гэж бодож байна. Тэгээ саяны тэр хэлсэн point нь аюул чухал шүү дээ. Одоо нөгөө өөртөө цаг гаргана. Тэгээ дээрэс нь гол нь яг өөрийгөө илүү сонсож ойлгоно гэдэг байгаа. Тэнгүүдээ буцаад эргээд яг өөртөө юу чухал байна одоо чухал гэсэн юмд бол үгүйсэл зөндөл авах шүү дээ. Тэгээ тэр болгоныг мэдээж бид нар гүйцэлдүүлж чадахгүй шүү дээ. Юм бол бүгдийг нь гүйцэлдүүлж чадахгүй. Тэгэхээр илүү яг өөртөө чухал гэсэн юмнуудаа өөрөө яг олж харж одоо яг мэдрээд гэх юм уу те ойлгож хүлээн зөвшөөрөөд тэрэндээ ингээд тууштай гэх юм уу үнэнчил ч юм уу явах нь зөв үйл юм байна л да. Тий. Дээрэс нь тэгээд нөгөө uncomfortable байна гэдэг чинь одоо те чи илүү ингээ grow хийж байна л гэсэн үг шүү дээ. Чи ингээ comfortable zone-д байгаад байвал чи
чи ингээл стак болсон байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд нэг бас өөрийгөө хүчлээд одоо шинэ юмыг туршиж үзнэ гэдэг бол тэр нэг өсөж дэвчийн л нэг тарих угаасаа тэгс хөгжиж яадаг гэдэг байгаа шүү дээ. Нэг одоо юу гэдэг дасал болсон зүйлээ хийгээд тогтвол тарихны хөгжил бол тэгэж одоо нэмэгдээд идэхгүй. Дахиад өөр ямар нэгэн шинэ мэдээлэл юм уу, шинэ мэдгүй зүйл орж ирэхэд тарих хөгждөг гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр нөгөө шинэ зүйлийг сорих гэдэг нь өөрөө тэгж хүнийг одоо өсгдөг гэх юм уу те. Яг оноо тэгээд яг хөө мэдээж ихэндээ шинэ зүйл болгон л айгу нэг хэцүү хиймээргүй санагдсан нэг тийм байдаг шүү дээ. Гэхдээ тэрийг нэг яг тийм санагдах үед нь өөрийгөө ер нь бүршлэх нь чухал юм гэж би бол бас бодоод байгаа юм. Тэгэх тусмаа чи баг эсрэгээр нь хийх ёстой юм шүү гэдэг тийм юм байгаад байгаа байхгүй юу. Тэгжиж чи цаашаа өснө өсөхгүй яг комфорт зонтой бас угаасаа ингээд хаппи байт хүмүүс байж болно шүү дээ. Тэр хүмүүс бол яг та тэгээд одоо тий өөрийнхөө л бас нэг тийм тэр нь өөрт нь одоо гоё тий. Тийм гоё яг үнэ. Тийм байвал заавал хүн болгоныг ингээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Яг үнэ тийм. За би нэг ингээ буруу зүйл хийчлээ дээ. Одоо нэг юм алдаа болчлоо да гэд нэг хүн боддоо шүү дээ. Тэгээд тэр үед буцаад нөгөө нэг одоо айгүй олон мэдрэмжүүд төрдөө шүү дээ. Хүн чинь одоо гимшил одоо юу гэх чинь эсвэл бүр ингээл доошоо ороод бүр нүгдмар санагддаг ч юм уу тий. Зогтмаар ч юм уу тий. Тэгээд яг тэр үед чи өөртөө яаж ханддаг вэ? Би болохоор жоохон тийм хөтөө янз бүрийн юм болох юм бол жоохон цаг хугацаа өөртөө авдаг л та. Одоо ингээд тэр чинь жоохон процесс хиймээр байдаг байхгүй. За зөв бурууга бас тунгаан тий. Миний зөв буруу юу вэ? Нөгөө хүний зөв буруу юу вэ гэж тунгаан тий. Тэгээд миний хувьд болохоор яг ингээд эргээд тийм одоо цогтмар зүйл боллоо гэхэд тий. Одоо яах аргагүй тэр чинь нүүр тулахгүй чи зүхтаад яваад одоо тэр одоо нэг гилти мэдрэмжтэйгээр хүн амьдрах болчиход байдаг болохоор за хэсэг цаг хугацаа авлаа, процесс хийлээ. За тэгээ мэдээж өөрийнхөө алдаа төтлөгдөг ах юм бол нүүр тулах хамгийн чухал юм гэж ойлгосон. Нүүр тулаад уучлах хэвээр бол уучлахгүй. Тэгээд тэр хүн хэрвээ үнэхээр бас одоо тэр хүний үнэхээр ч юм уу, буруу ч юм уу янз бүр юм байж болно шүү дээ. Тэрийг нь бол бас үнэхээр хийлдэг ч юм уу. Гэдэг нэг тийм маягаар л явт юм болов. Тэгэхээр би нэг юм одоо юу авч явах дурггүй гэх юм уу. Одоо өөртөө юм нэг юм дарамт тэр чи одоо ингээд нэг хоош нь татах юм болоо шүү дээ. За карьер дээр ч гарч болно, хувийн амьдрал дээр ч гарч болно, найз нөхдөөр ч гарч болно тийм. Тэгээд өөрийг нэг юм drag хийгээд тийм нэг юм хүнд юмтай амьдрах болчиход тийм. Тийм юмтай амьдрах жоохон дурггүй ч юм уу. Ямар ч соло хийгээд за бүр үнэхээр таарахгүй байх юм бол хоёр тишээ бодлох юм ч гэсэн бас байна шүү дээ. Хинч байсан бэ? Ажиллаж байсан бэ? Юу ч байсан бэ? Нөгөө тийм юм тээж явахыг бол хинч хүсэхгүй шүү дээ. Гэхдээ эсвэргээрээ тэрийг яаж өөрөөсөө нөгөө нэг гарах вэ гэдэг чинь одоо хүмүүсийг хийж чаддгүй зүйл шүү дээ. Тэнгүүд одоо жишээлбэл би болвол ингээд шууд хилчдэг. Одоо тухайн хүнд ч юм уу тий болсон процессыг тий яг боддоор нэг хитрхи шудрах ч юм уу хилчдэг. Тэнгүүд тэр чинь ингээд надаас гараа ичиж байгаа байхгүй. Тий. Одоо ер нь бол яг уу над чиг бас шууд хэлэхгүй байлаа гэхэд одоо үгд чи цаасан дээр буулгах ч юм уу өөрөө бичдэг ч юм уу блог хөтэлдэг ч юм уу нэг өөр хэлбэрээр бас хүн гаргаж болох л та тий тэнгүүд миний хувьд бол одоо би бол ингээд шууд хэлээ тэрийг гаргацдаг гэх юм уу болчдөг. Тэгэхээр чиний хувьд тийм арга юу вэ? Тий би ч гэсэн ерөнхийдөө баг өөрөөсөө ямар ч гэсэн гаргаж ижил тэрийг байхгүй болгох юм байна. Тэр ачааг өөрөөсөө авч хайд юм байна гэж ойлгож байна. Зүгээр өөрөөсөө хийх юм а хийчин. Тэр нөгөө бусад хүмүүс зарим нэг тохиолдолд хүлээж авахгүй гэж байна шүү дээ. Гэхдээ миний хувьд бол би хийх юм а хийцэн. Одоо буруу бол буруугаа хүлээсэн. Тэр хүн миний буруу хүлээж аваад зүгтээ байна уу байхгүй бол тэр үз гэдэг тийм юугаар явдаг гэх юм уу. Хэрвээ тэгээд үнэхээр ингээд таахгүй бол зүгээр хоёр тишээ холдоод явчихдаг ч юм уу эсвэл нэг тиймэрхүү хөдөл байдалтай гэж хэлж болох юм уу. Одоо нөгөө хүмүүс ингэж тэ нөгөө бусдаас хараад ингээд суралцдаг тий айгүй ингээд энэ одоо юу гэдэг рол модель болж байгаа ч гэдэм үү. За одоо тэр нь хайшээ. Гэхдээ яг ингээд бусдыг хараад ер нь нөгөө суралцдаг кейсүүд бол айгүй хэдэг шүү дээ. Тэгээд за би миний асуудал болохоор эсрэгээр бусдаас биш өөрөөсөө өөрийгөө хараад суралцж байсан тийм тохиол байв юу та. Одоо нэгсэн өөрийгөө ингээд би ингэдэм байж тээ гэдэг нөгөө өөрийгөө ингээд хүн ойлгодог шүү дээ. Ингээд юу гэдэг би ийм одоо үгдийн чадвартай байсан биш гэдэг юм эсвэл би яг юмд ингэж хандаад байдаг юм бэ штэ гэд бодонгуудаа буцаад өөрөөсөө ингээд суралцж байсан тийм юм гэж байдгүй. Өөрөөсөө суралцдаг юм гэхээсээ илүү одоо би одоо хүнд ингээд найз нөхдөд ингээд зөвлөгөө өгдөг шүү дээ. Одоо ингээд асуудал гараад яг тэр зөвлөгөөгөө заримдаа би өөртөө өгдөггүй байгаа байхгүй юу.
Тийм болохоор одоо тэрнээсээ өөрөө суралцдаг. Заримдаа би одоо найзтайгаа ярьцаа найздаа хэлж байгаа үгнээсээ өөрөө суралцдаг байж болно. Яг тэр хүн хүн хэлээд идэг мөртлөө өөр тэр бас заримдаа ингээд хэрэгжүүлэхгүй ч юм уу. Яг үнэхээр яг заримдаа болохоор өөрийнхөө найз нь байх нь чухал юм байна гэдэг. Тэр үднээс бол би өөрөөсөө суралцаад байгаа юм. За хэрэг одоо надад асуудал гараад би одоо хичээгээд ямар нэгэн дээр фейлдэн шүү дээ. Эсвэл тэгсэн тохиолдолд би одоо найздаа юу гэж хэлэх байсан бэ гэж бодоод өөртөө хэлэх ч юм уу. Баяр. Тийм юм би бас яг өөртөө зөөлөн хандах байхгүй тэр чинь бас суралцаад байгаа. Тийм юм тий. Нэр яг наад нөгөө юу чинь одоо хүмүүс айгуух тэгдэж шүү дээ. Ер нь хүн өөртөө айгуу хатуу ханддаг шүү дээ. Өөртөө хатуу ханддаг нэ бусдад илүү зөөл хандах гэдэг. Тэгээ өөртөө айгуу том шаардлага зорилго ч гэдэг юм айгуу олон зүйлүүд тавьдаг. Тэгээ өөрөө одоо жишээл нэг алдаа гаргахад өөрийгөө тэрэн дээр айгуу их голдог гэдэг ч юм уу тий. Тэнгүүд эсэргээрээ хүн өөртөө айгуу зөөлөн хандж идэ одоо юу гэдэг юм өөрийгөө за зүгээр дээ одоо юу гэдэг нэг ганц хоёр алдаад үз тэгээл үзэж тий. Тиймэрхүү байдлаар хандах чинь бас нөгөө нэг амар тийм дарамттай юу ингээ өөртөө авахгүйгээр гэл айгуу гоё цааш хөнгөө авах боломжтой гэдэг юм л ш. Тийм яг үнэ чиний хэлж байгатай бол зөв санал нийлээд байна. Яг ингээд би бол бас найзуудтай амар ингээд гоё зөвлөгөө өгөөл ингээд тийм ингээд гоё хуваалцсан мөрт заримдаа болохоор өөртөө амар хатуу хандгалсан. Тэрийг хийх ёстой гэл өөртөө амар стресс дамд өгөөл бүр хийж чадахгүй бол бүр тэрэн дээр ингээд одоо өөртөө ингээд яг ингээд уурлаад ч юм уу тийм. Тийм тохиолдлууд айгүйх бас гараад идэг гэсэн. Тэгээ сүүлд болохоор арай за тэгж болохгүй юм байна тийм. Ингээд би хийхээрээ чадхаарыг хийчихэд болох тийм. Ухаачд ёо. Харин яг ерөнхийдөө нэг ухаачих тийм процесс явагдаад байгаа юм шүү. Одоо ингээд санхүү хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо санхүүгийн чиглэлээр ажиллагаа гэдэг өөрийнхөө одоо талаар ярьлаа гэж бодоход ер нь одоо энэ санхүүгийн мэргэжилтэй холбоотой хүмүүсийн илүү буруу ташаа ойлгодог ямар түгээмэл тийм ойлголтууд байдаг бэ? Чамтай тийм кейсэд таарч өгөө. Яг ер нь таарна. Мэдээж ингээд одоо манай компани те би одоо энэ компаниг 10 жил гарan ажиллачлаа гэхэд гадны хөрөнгө оруулалттай компани гаднаас хөрөнгө оруулалт татсан байгаа тийм үү. Зүгээр миний хэлэх гээд санал энэ яг санхүүгийнхэн биш. Санхүүгийнхэн бол тэрийг бас шууд ойлгоно гэж бодоод байна. Зүгээр жирийн санхүүгийн бэкграунд хүмүүс бол те жоохон буруу ташаа ойлгох гэдэг юм зөндөө штэ ажил дээр зөндөл гардаг штэ. Энэс гадны хөрөнгө оруулалт орж ирчээд хамаг эд баялаг хурааж аваад бараг те баяжаад гарах гэдэг нэг тийм ойлголтууд хаас айгуул явдаг штэ. Ингээл ажлын төрөл хийж яхад ч тэр одоо орондогч бай юу ч бай ингээл хаас айгуул нэг тиймэрхүү дөө ерөнхийдөө нэг бас санхүүгийн бэкграунд хүмүүс төр тийм ойлголт тавих байдаг штэ. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм гэдэг юм бол гадны хөрөнгө оруулалт орж ирлээ. Тэд нар чинь бол үнэхээр ингээд бас тэ бүхэл эрсдлийн аваад ингээд те хөрөнгө оруулалт хийж ийн. Тэрийг ингээд одоо хүмүүс бол ерөнхийдөө их нь ойлгодгүй. Тэгээ маш их эрсдлийг одоо те ингээд үүржиж энд ингээд хөрөнгө оруулалт хийдэг. Эргээгээд одоо энэ гадны хөрөнгө оруулалт бол манай одоо нийгэм болон ингээд хүмүүс маш их эерэг юмыг авчирдаг гэдэг тийм мессеж бол баг их нь ойлгодгүй шүү дээ манай чинь. Тэгээ тэрийг бол би олоор хэлгээд байдаг санаа нь ерөнхийдөө бол ингээд гадны хөрөнгө оруулалт гэдэг бол манай нийгэмд төвчж байгаа маш эерэг зүйл шүү. Тэрийг бас ингэж ойлгороо эрсдлээд үүрээд те бүх өөрийнх нь мөнгийг ингээд гадныхын ч оруулаад явж байгаа маа те мэдээч тэгээд оруулсан хөрөнгөөсөө бас ашиг авахыг л бодно шүү дээ хин ч ингээд юу байхгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтыг нэг юм ташаа ойлголт нь нүг нь багасаасаа л гэж бодоод байдаг байхгүй. Дэмжээсээ эсэргээрээ те тэгжиж нийгэм чи өөрөө эдийн засаг чи өөрөө тэлж хөгжиж явдаг. Гэдэг тийм л юм аюух ер нь би ингээд өөр ингээд хөрөнгө оруулалттай ингээд хөрөнгө оруулалт ямар их хөрөнгө оруулалт ороод байна. Тэг эргээд одоо бас тэ ингээд Монголын ард иргэд чинь ингээд эсвэл орон нутагч ингээд хэвээ баячууд ороод ирсэн мөнгө ингээд одоо үйл ажиллагаанд чигдрэг багт тийм юм нэг их тохиолдол ер нь анзаараад байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол ташаа ойлголт гэх юм бол тийм юм л байт юм болоо гэж боддог. Яг нөгөө хөрөнгө оруулалт гэснээс одоо анх ер нь бол одоо юу гэдэг director capital явж нөгөө нэг илүү private placement гэдгээр явж байгаа юу? Тий. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын төрөл нь ер нь яг юу хэлдэг лээ? Үгүй яг тэгэл яг л нөгөө хувийн хөрөнгө оруулалтын компаниар л маягаар л явчихж байгаа байхгүй. Одоо нөгөө яг фонд гэхээсээ илүү хаалттай гэсэн үг шүү дээ. Тийм хаалттай хөрөнгө оруулалтын компани гэдэг л явж байгаа. Илүү яг нөгөө нэг ийм одоо яг нэг ийм зан чанартай ч юм уу хүмүүс санхүүгийн одоо ажлыг хийхэд илүү сайн гүйцэтгэлтэй байдаг гэдэг тийм шинж хэлээч гэвэл юуг нэрлэх вэ?
одоо ёс зүйтэй гэдэг ч юм уу тий. Тийм гэвэл санхүүгийн ажлыг хийхэд одоо ядаж юу гэдэг за ядаж гэх юм цаашаа ямар ч байсан ийм 3 шин чанар тий зан чанартай хүн байвал илүү сайн энэ ажлыг хийнэ гэж хэлвэл юу хэлэх вэ? Санхүү хөрөнгө оруулалт чи өөрөө угаасаа тоо тэгээд ийм анализ хийх суурин чухал юм чинь. Тэгэхээр ерөөхдөө нэг тоон дуртай юмыг ингээд те асуудлыг бас ингээд гүнзгий рүү нэг ороод харцдаг те. Тэгээд илүү нягтлах дуртай тийм хүмүүс угаасаа зан чанартай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол тохирно. Дээрээс нь ингээд тоондоо ерөөхдөө дуртайтай. Тэр одоо юу гэдэг тийм Excel дээр ажиллаж байхдаа яг өмнөх нь учрыг олох дуртай тийм хүмүүс илүү гой тохирох юм байна гэж л миний үднэс бол миний өнцгөөс бол тэгж харагдаад байна. Үнэхээр тоондоо дург үнэхээр тэр чиглэлийн хүн биш бол хүчлээд бол жоохон хэцүү шүү дээ тийм үр дүн гаргах нь ч гэсэн аюу хэцүү л гэж байна. Тэгэхээр илүү нөгөө асуудлыг бас шийддэг төрлийн хүмүүс асуудлыг шийддэг төрлийн хүмүүс байгаа шүү дээ тийм. Нөгөө учир шалтгааныг нь гаргаж ирээд илүү яг тийм тал руугаа байдаг. Тэгээ яг илүү нөгөө нэг ер нь миний илүү онцолж хэлэх юмнууд нь за яг тэр одоо техник одоо юу гэдгийг ур чадвараас илүүтэй хамгийн ихдээ ёс зүйтэй байх ёстой л гэдэг юм ил одоо нөгөө дандаа юм нууцын confidential мэдээлэлээр ажилладаг тийм учраас ёс зүйтэй байж ч юм нь бол яг мэргэжлийн ёс зүй гэсэн үг байхгүй тийм бэжж яг энэ ажлыг одоо илүү сайн авч авах нэр хүндтэй авч авах гэх юм уу тийм тий мэргэжлийн ёс зүй бол яа харахгүй чухал шүү дээ. Одоо ялангуяа нөгөө хөрөнгө оруулалттай санхүүгийн чиглэлд бол яг нөгөө мөнгөтэй ажиллаж байна тий. Тэр чинь чиний мөнгө биш. Тэр чинь одоо хөрөнгө оруулагчдын мөнгө, компани мөнгө гэдэг өнцгөөс нь айгүй тийм хариуцлагатай байна гэдэг бол амар чухал шүү дээ тий. Тий. Тэгэхээр ёс зүй бол яа харахгүй одоо санхүүгийн салбарт бол үнэхээр чухал. Яг илүү өөр ажлаас гадуур амралтын өдөр ч юм уу ер нь яг юу хийж илүү хоббир хийдэг юм юу байна? Амралтын өдрийг бол ерөнхийдөө яг гоё эрч хүч энерги авъя гэдэгтээ бол айгүй зарцуулдаг. За хоббирч хийн гэдэг юм бол за хийх дуртай юм гэвэл одоо жишээ нь хайкинг хийх те ууланд авирах. Дээрэс нь би ер нь теннис тоглох, скваш тоглох гэдэг тийм юмнуудад чадвал хийхийг боддог. Тэдрээс айгүй гоё эрч хүч авдаг, хөлсөө гаргадаг те хөлс гаргахаар эргээгээд гоё энерги ордог. Тэгээ одоо Монголд ирснээр бас нэг жоохон хайкинг хийх сонирхол байна даа. Үнэхээр амжихгүй гэдэг байхгүй. Нэр тийштэй скваш аягүй тоглолдог тийм. Тийм скваш ялангуяа Монголд ирэхээр манай найзууд ч бас тоглох дуртай. Тэгээд аягүй тоглолдог. Аягүй гоё хөлс гараал тийм. Ер нь яг энерги авдаг юмаа гэж бодох юм бол өглөө гоё хагас буцааны аль нэг нүглээрт босоод ямар ч байсан хөлс гаргасан. Одоо тийм хайкинг хийгээд буцаж ирээд нэг сайхан найзуудтайгаа ланч манч идээд кофе уугаад тэгсэн байхад бол ер нь айгүй гоё энерги авчдаг. Тэр хоорондоо тэгээд айгүй их ярилцдаг болохоор нэгнээсээ ингээд асуудлаа шийдэрлээд ярилцаад тэ нэгэндээ зөвлөгөө өгөөд явах бол тэр бол миний баг ингээд амралтын өдөр. Нөгөө ингэж сонсчихсан санхүүгийн ажил мэргэжилтэй хүмүүсийн нөгөө нэг баруун тархиных нь ер нь одоо логик сэтгэлийн өндөр байдаг учраас баруун тархины хөгжил өндөр байд юм байна л та. Тэнгүүд эсрэгээрээ нөгөө зүүн тархи нь ерөөсө хөгжихгүй яа гэдэгсэн чинь илүү нөгөө урлаг уран сайхан ч гэдэг юм уу тийм оозон мэдрэмж талаасаа айгүй өөрсөндөө ер нь бол тийм угаасаа суур сонирхол нь өөрөө тэр тал руугаа нэг биш байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр тархины хөгжил нь илүү нөгөө дутуу яваад идэг. Тэгэнгүүт илүү нөгөө нэг өөр хүн хэлжсэн юм ийм санхүүгийн одоо ийм логик сэтгэлгээтэй хүмүүс эсрэгээрээ нөгөө нэг өөрсдөө хөгжүүлэх одоо юм хайж олъё гэдэг байл зүүн тархины хөгжилд анхаарсан илүү одоо зураг уран зурагч гэдэг юм уу хөгжимч гэдэг юм уу тийм хөгжиг одоо юу гэдэг тийм төрлийн юмнуудыг илүү бас хоббирч хийвэл зөв шүү гэж зөвлөжсэн юм байна. Наа чи яг үнэн баха. Наа чи яа харахгүй надад ч гэсэн гардыг юм байна. Одоо ингээд хийдэг юмнууд ингээд ихэрч одоо өөртөө ингээд амар ярилцдаг хайкинг хийдэг юм байна гэж. Нэг амар гоё тийм хөгжим бүжиг те урлагийн гэсэн юм ерөөсөө их баг. Зүгээр хийгээд чамайг хэлсэн чинь бодсон юм гэвэл бүжиг бас байж болох юм байна гэж бодогдлоо. Тий. Тэгэхээр би бас нөгөө бас сүүлийн үед нөгөө бодоод байгаа юм нь ерөөсөө тийм юмд анхаардаггүй учраас одоо яг тэр тал руугаа бас нөгөө өөрийгөө жоохон ч гэсэндээ ингэж чиглүүлэх ер нь бол хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгэхээр тэр тал руу одоо ингээд дараагуудаа ярилцах хоёулаа нэг хоббит болсон юм шүү. За одоо ингээд өнгөрсөн хугацаанд юу гэдэг өөрөө ингээд хийсэн зарим зүйлсүүдэд за би нэг тэр үед нэг тэрийг тэхгүй ингэждэг байж тээ ч гэдэг юм уу ингээд нөгөө буцаагаад хэрвээ очих юм бол өөрчлөх гэдэг нэг юм юмуд байдаг шүү дээ. Хүслүүд гэх юм уу? Чамд яг тийм юм яадаг эсвэл бүр ингээд дөнгөж төгссөн одоо нөгөө нэг
work and travel явж байгаа ч одоо хиттэй үеийн тий 20 дөнгөж гарсан ч юм уу тийм настай байгаа шүү дээ тий. Яг тийм үедээ очиод өөртөө зөвлөн гэвэл одоогийнхоос өөрөөр байхаар тийм өгөх зөвлөгөө гэж байх уу? За гайгүй тий. Би бол гайгүй байгаа тийм. Гайгүй байгаа байхгүй юу? Яагаад гэхээр яг хөө зүгээр өөртөө биш. За би өөрийнхөө хэмжээнд чадхаараа л үдэг болт юм хийгээд ирсэн гэж бодоод байдаг байхгүй юу? Ер нь ингээ анзаараад харахаар яг залуу үе дээр ч гэсэн хийхээсээ хийхгүй болтлоо л тэгэл тий аялах зугаалах юу гэдгийг сурах суралцах ажиллах гэл бүгдийг л хийжсэн. Тэгээ тэрийг хийсэн болохоор бас эргээгээ нэг бодохоор гайгүй байдаг юм болоо гэж бодогдоод байна л да. Тэгэхээр залуу хүмүүс одоо ингээл тий дүнгийн суулаад өсөж байгаа ингээл оюутан маягтнууд гэсэн манай одоо ажилд орж штэ. Анзаараад харахаар тэр үе дээр бол аюу их юм туршиж үзэх чухал юм гэж бодоод байгаа байхгүй. Тэр үе дээр чи амар хүн эрсдэлтэй ах чадвартай байна, юм турших чадвартай байна, эрч хүчтэй байна. Тэгэхээр тэр үе дээр өөрийнхөө потенциалыг юу нэлээсээ ашиглаж явах нь чухал юм гэж ойлгоод байна. Миний хувьд болохоор би бол яг ер нь бол бас нэлээд л хөдөлгөөнтэй байсан. Байнга л хөдөлгөөнтэй байсан. Тийм үзчихсэн. Тэгээд бас зарим нэг ингээд юмнуудаа ингээд хийхдээ бол нэлээд жоохон бодож байгаа би бүр ингээд эмоционал юмдаа хандахгүй гэл ингээд бичиж байгаа шийдвэр гаргаж ирсэн болохоор нэг тэр болоо шийдвэртэй харамсаад байх нь гайгүй талдаа. Чи тэгэхээр яг нэг өөрийнх нь түрүүнд яг хэлжсэнээр нөгөө цаг өгөөд процесс хийдэг нь яг үний юм бэ тий. Яриагаар нь батлагдчихлаа. Нэг бас нөгөө нэг асуумаар байгаа зүйл нь одоо нөгөө нийгмийн асуудлууд ч айгүйх байдаг шүү дээ. Одоо бид нэр амьдарч байгаа нийгэмд бол бас маш их асуудал байдаг шүү дээ. Саяхан гэхэд л нөгөө чагсаал суулан болоод залуучууд нэлээд идэвхтэй одоо үгдгийн оролцоол өөрчлөлтийг ингээл нэг эхлэх гэж байгаа нэг юм цаг үе байгаа шүү дээ. Тэнгүүт одоо ер нь бол нөгөө ийм хүнд шүүмжлэлт сэтгэлгээ байх нь ер нь хэр чухал гэж боддог вэ? Альмаа зүйлд чухал шүүмжлэлтэй яг хандаж бас одоо нийгмийн болж байгаа болохгүй байгаа юм гаргаж тавих нь бол бас бидний үүрэг болчиход шүү дээ. Хуучин бол би бас тэрэнд нэг идэвхтэй ер нь ханддаггүй байсан байгаа байхгүй юу. Одоо бас ингээд мэдхгүй жоохон ухаачаад байгаа юм уу? Ерөнхийдөө л бас ер нь идэвхтэй бидний оролцоо өөр амар чухал юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь шүүмжлэлтэй хандахад нь хандаа дэмжих хүмүүсийн дэмжиж те одоо бас өөрсдийнхөө гэсэн дуу хоолой бас их баг хэмжээгээр өргөө явах нь чухал юм байна гэж би бол тэгж бодоод байгаа. Тэгэхгүй болохоор ч ингээд юу гэдгийг би миний дуу хоолой юу л болов гэд хүн болгонд гэж бодох юм бол ямар ч өөрчлөлт авчихгүй ямар ч одоо өсөлт авчихгүй тийм шүү дээ. Их баг хэмжээгээр өөрийнхөө чадах хэмжээнд дуу хоолойгоо өргөө явж ил болоо. Тэрнээс биш заавал тийм итгэвтэй бай гэхгүй тий. Тэгээд дээрэс нь шүүмжлэлтэй хандах юм дээр бол яг зөв буруу гэсэн өөрийнхөө бодол дээр бас шүүмжлэлтэй хандаад тэгээд гадуур болж байгаа нийгмийн юмд бол бас шүүмжлэлтэй хандах бол бас манай одоо яг үед бол тий манай Монголын төсөл байдал амар чухал болж байна шүү. Тэгээ нэг ийм юм бас чухал юм шиг надад одоо хувь хүмүүс одоо өөрийн гэсэн нэг юм үзэл бодолтой гэх юм уу тий. Тэгээ нэг юм зарчимтай тэгээд ер нь нэг яг өөрийн гэсэн нэг юм үзэл бодолтой хүн л айгүй таалагдаад байгаа хгүй нэг хүмүүсийн яриаг ч юм уу яг мэдээж хараад авахын аваад гэхин байна. Гэтэ нөгөө нэг ингээл одоо шууд юу гэдгийг нөгөө нэг ингээл хуйлраал ахгүй те ингээл хүний үгээр ингээл амар ингээ холброод ахгүй гэх юм уу. Тийм нэг юм суур одоо өөрийн гэсэн үзэл баримтал хувь хүнд одоо суух гэдэг юм уу. Тэр л айгүй чухал юм санагдаад идэг. Яг юм нийгэмдэр болж байгаа одоо процессээр тухайн хувь хүмүүс одоо хандхад гэх юм уу те. Тэгэхгүй болохоор ч нөгөө айгүй хэм туйлын юм руу ингээ айгүй хурдан одоо манай ялангуяа чинь нөгөө сошиал медиа ялангуяа фейсбүүкэр чинь бол нөгөө сэвнэ гэдэг юм болонгууд л нөгөө сэвэгдээл авчаад идэг. Тэгээ тэрэн дээр харин бас айгүй тэр хүмүүсийн суур төлөвшил одоо суур гэдэг юм айгүй чухал байгаа. Тий, адилтантай бол санал нийлж байна. Ялангуяа гэхдээ яг анзаард хахад манай санхүүгийн салбар бол гайгүй шүү дээ. Тэр ч угаасаа боддог тунгадаг логик юм нэлээ хөгжсөн бас тий. Тэгээд болохоор тэр талаас бол санхүүгийнхнийг харж ахт юм гайгүй дайчгүй санагдаад бас харин эсрэгээр тэдгээ дагах мах юм их юм байна. Их байдаг хөх миний хувьд бол зүгээр ерөнхий нийгмийн юу бол бас чиний хэлж байгаа бол үнэхээр санал нийлж байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг энэ подкастаараа дамжуулаад бас юу гэдэг нь тодорхой хэмжээнд санхүүгийн ажил мэргэжилттэй хүмүүсийн ажил амьдралын онцлог, амьдралын хэм маяг гэдэг юм уу тийм зүйлийг нь илүү жоохон юм чил why бүх зорилгоор л илүү ярилцж байгаа. Гэхдээ мэдээж яг юу яа гэж үзэж байна. Ер нь бол нөгөө ажил мэргэжилттэй холбоотой санхүүгийн бас нэг тодорхой юу гэдэг
одоо за жишээлбэл одоо хувийн хөрөнгө оруулалтын сан дээр ажиллаж штэ хувийн хөрөнгө оруулалт одоо гэдэг менежмент хийгээ явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын яг сан гэдэг яг нэг proper югаар нь бол маань байна тий зүгээр яг хаалттай хөрөнгө оруулалтын компани тий яг хаалттай хөрөнгө оруулалтын компанид тий хөрөнгө оруулалтын талыг нь хариуцаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг одоо юу гэдэг нь team бүтэцтэй юу гэдэг санхүүгийн модель төр ч юм уу ажиллахад тий яг хамгийн чухал зүйлүүд нь юу байдаг вэ? Манай компани тий хөрөнгө оруулалтын компани маань ерөнхийдөө бол одоо алтны салбарт хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэгэхээр алтны салбарт хөрөнгө оруулсан тэр project компани маань хэр ашигтай ажиллаж ийн гэдэг бол шууд нөгөө алтны одоо юу гэдэг нь тий салбартайгаа шууд холбогдож байгаа болохоор одоо компани үзүүлэлтийг юугаар нь дүгнэх вэ гэдээ харах юм бол манай компанийн хувьд бол гол нөгөө cash cost, ISIC тэгээ EBITDA гэдэг юмудаар л үзүүлэлтүүд ерөнхийдөө гол харж явдаг. Тийм тухайн одоо сар болгоно бид нөгөө management report гэж явуулж байгаа. Тэрэн дээр болохоор гол хардаг үзүүлэлтүүд маань бол энэ гурван үзүүлэлтүүд бол хамгийн дөрөнд харна. Дээрээс нь тэгээд алт чи өөрөө нөөц нь тодорхой тий. Тэр нөөцийг яаж ашигтай хамгийн одоо efficiently гаргаж авах вэ гэдэг л одоо бизнес болчиход байна шүү дээ. Тийм болохоор яг нэг костн дээр л төвлөрнө. Костоо яаж хамгийн бага болохгүй, яаж одоо кост хэмжих үү гэдэг л тэр хэсэг нь бол яг гол манай одоо санхүүгийн хамгийн чухал одоо хэсэг нь болчих واخа. Худалдаа нэг компанид борлуулалтаар явдаг бол манайх одоо кост бол хэр тэг хэмжиж чадчих. Тийм ээ. Борлуулалт нь бол тодорхой. Олборлоод гаргаад ирсэн алтыг борлуулалт нь бол угаасаа тодорхой нөгөө нэг процесс нь тий. Тэгэхээр ерөөсө зардлын хэмнэлт илүү өөр ашигтай зарцуулах гэдэг ямар гол анхаарах гэдэг шүү дээ. Окей. За одоо манай подкаст ерөнхийдөө хамгийн сонирхолтой асуулт хүмүүсийн одоо юу гэдгийг нөгөө төсөөллөөр чинь бас илүү санхүүгийн хүмүүст айгүй сахилга баттай тий. Айгүй бас нөгөө талаас айгүй тооцоотой нарийн мэрийн боддог шүү дээ тий. За тэгвэл өөрийнх нь хувийн санхүү хэр сахилга баттай вэ? 10-аас оноогоор дүгнүүлж байгаа. Гэдэг. Бүр оноогоор дүгнэх юм уу тий гэдэг. За би бол өөрийгөө нэг 5% зэл дүгнэх юм байна. 50% үү? Тий 50% л. Тийм үү яа. За сахилга баттай гэд тэгэхээр чи ерөөхдөө яг ингээд төлөвлөөд те төлөвснийхаа дагуу зарцуулаад тэгээд одоо юу гэдгийг тий яг төлөвлөгөөндөө хүрч явах юм сахилга баттад орчих гэдэг шүү дээ. За би бол төлөвлөдгөө биш төлөвлөдөг. Тэгтээ бол одоо бүр нэг амар нарийн мэрийн бол төлөхөө болцсон. Хуучин бол бас нэг ингээд амар сүртэй төлөвлөл бүр нарийн хийдэгс. Одоо зүгээр айгүй энгийн. Тэгээ нэг хитгэн юмн дээр л ерөөхдөө анхаарал явдаг болцсон гэх юм уу. Тийм тэгээ яг заримдаа бол тэрэндээ хүрэхгүй тохиолдол байна уу байна. Тэгээ нааш чааш шилжүүлэх те. Ерөнхийдөө одоо нэг томоор нь за нэг жилээр нь тэдэн жилээр нь гэж төлөвлөж байл тэрнийхээ дагуу нэг тогтмол л одоо санхүүгтэй ямар ч гэсэн хөрөнгө оруулалт ч юм уу эсвэл нэг хадгаламж хийн гэ тэ. Тэгээд нэг зарцуулалт дээрээ болохоор нэг амар тийм emotional зарцуулалт хийхгүй нэг хэрэгтэй хэрэггүй юм авчаал дараа нөө энэ шал балаа юм авсан гэдэг тийм юм хийхгүй л гэдэг л тиймэрхүү юмнөр байна. Тэрнээс би яг enjoy хийж байгаа юм дээр бол яг хөө тийм зарцуулаад явхад бол асуудалгүй тийм. Тэр утгаараа яг 5 онол өгөөд тань л та. Одоо юу гэдэг бүр нарийн одоо ингээд яг ингээд төлөвлөгөөндөө хүрч явдаг тийм хүмүүс байж болно шүү дээ. Тэд нар бол яг нэлээд өндөр авах гэж бодлоо. Яа тэгэхээр одоо санхүү ярьсан нөгөө талаас нь болохоор хөрөнгө оруулах гэдэг энэ нөгөө хөрөнгө оруулалтын менежментийг тий өөрийнхөө хувийн амьдрал дээр хэрэгжүүлж байна. Тэгээ ямар хөрөнгө оруулалттай портфолиогоо дурдаач. Тийм нарийн юм асуух юм уу? Тийм юм байж таа. Зүгээр яг одоо харин нөгөө түрүүний хэлжсэнээр ер нь амар энгийн л явж байна л да. Симпл явж байгаа юм. Миний хувьд болохоор ер нь би бол одоо кредит карт марк гэдэг юм аа бүр ашиглахаа болсон. Хуучин бол яг кредит карт ашигладаг гэсэн. Кредит картнаас бол татгалцсан. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг олсон орлогынхаа хэдэн хувиар нь ямарсан хамгийн түрүүнд одоо savings эсвэл хөрөнгө оруулалт хийгээд нэг тийм явтаа явж байна. Сар болгоны орлогоосоо гэсэн үг тийм. Тэгээ сар болгоныхоосоо гэхдээ зарим сард нэг гарын заримд нь бага гэхдээ жилээр нь бодох юм бол за нэг баримжаатай л байж бол болчихно л тийм. Тэгээ кредит картнаас татгалцсан. За яг хөрөнгө оруулалт хийхдээ би нэг юу хаалцсан юм аа. Хуучин бол ингээд нөгөө Монголд ингээд savings хийгээд идэв гэсэн. Тэгэхээр чи нөгөө savings авчаад идэг байхгүй айгүй хэцүүтэй. Ингээд янз бүр хэрэг гарахад savings-ээс ингээд авч тараад идэг шүү дээ. Тэнгүүд би өөрөө одоо тэрийг хязгаарлахын тулд нөгөө шууд интерактив брокерийн танс нийцээ явж байгаа. Тийшээгээ шууд доллар болгоо хийгээд нэг хувьцаанд оруулсан байх юм бол тэр чинь нэг тэр бол аваад байхгүй байхгүй.
гэж өөрийгөө бас хязгаарласан байгаа. За тэгэл болчих юм дөө. Портфолио гэх юм бол за тэгэл мэдээж хүн ер нь бол тэгэл моргежийн зээл нь байна тий. Тэгээд яг их баг хэмжээгээр тэр хувьцаанд хөрөнгө оруулсан байна. За тэгэл ерөөхдөө болчих дөө. Одоо нөгөө хөрөнгө оруулалт гэхээр чинь бас хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалтын одоо хуримтлал эхлээд мэдээж хуримтлал үүсгэж үүссэн хуримтлалаасаа хөрөнгө оруулалт хийх юм уу тий. Эсвэл бол юу гэдэг тухайн сарынхаа орлогоос ч юм уу шууд хөрөнгө оруулалт руу оруулж болох л та тий. Тэнгүүт нөгөө хүмүүс чинь тэрийг одоо айгүй хуршгүй зүйл ч юм уу тий. Ингээд нөгөө эхлүүлж чаддаггүй шүү дээ. Тэн дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Тэрийг аль болох автоматжуулах хамгийн чухал. Одоо жишээ нь Монголд байгаа бол одоо тэр нөгөө голомтын сар болгон шууд цалин оронгод татаад авчдаг юм шүү дээ. Тэр мэрэгтэй холбочих нь хамгийн одоо хүмүүст одоо мэддэхгүй тэгсэн мөртлөө ингээд хэрэгжих боломжтой арга байгаа. Цалин орлоо автоматар татлаа хамгийн дөрөв. Тэр чинь тэгэл хөрөнгө оруулсан юм гэсэн болж байна. Үлдсэн хэмжээндээ тэг хүн өөрөө зарцуулна тий. Тэгэхээр тэр нөгөө өөрөө ингээл за өөрөө хувийн ч юм уу гэл менежлэл сар болго ингээл юу хийгээд авахгүй болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Аль болох автоматжуулсан байх юм бол тэр чинь тэгээд хэрэгжих шанс нь илүү өндөрсөн гэдэг утгаар багаарч тэр чинь болохоор айгүй олон опшн байгаа шүү дээ. Хэрэглэж болно, багаар эхэлж болно. Тэгэл эхлэе гэвэл тийм юмнаас л эхэлж болно надад болсон. Нөгөө хүмүүс ингээд санхүү ч юм уу хөрөнгө оруулалт холбоотой зөвлөгөө өгөхөөр наатах чи хэрэгжүүлэх угаасаа санхүү байхгүй байхад яах юм бэ гэдэг асуулт бас гарч ирээд байдаг байхгүй юу. Тэгэхдээ тэр чинь тэгээ яагаад санхүү байхгүй гэдэг асуулт шүү дээ. Тэр цаана нь одоо орлого нь багтаад байгаа мөн үнэхээр те эсвэл зардал нь ихтэй байгаа мó гэдэг нэг тийм асуудал шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө одоо жишээлбэл Монголд нөгөө нэг амьдралын өртөг одоо орлоготой харьцуулахад бол аюу өндөр. Одоо ялангуяа юу гэсэн хамгийн сүүлийн үегаар болохоор 80-аас 90% шууд хэрэглэн зарцуулагдж ингээд авахгүй орлогынх нь. Тэгэхээр дундаж одоо юг харьцуулж байгаа ш тий дундаж статистик. Тэнгүүд буцаад тэр 10%-аар үлдчихэж байгаа хувь чинь өөрөө угаасаа нөгөө нэг ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй, хөрөнгө хийх боломжгүй гэдэг юмуд яригадаад байдаг байхгүй. Тэр чинь энэ дээр чиний үед өгөх зөвлөгөө юу гэж байна? Наа чинь тэгвэл угаасаа орлого нь багтаад шүү дээ. Тий, орлого нь. Тэгэхээр орлогоо нэмэх сорсуудыг хайна гэсэн үг болж шүү дээ. Үнэхээр залуу хүмүүс бол одоо мэдээж нөгөө карьер нэмэгдэх, туршлага нэмэгдэхин хэрээр ингээд нөгөө орлого нэмэгдэн шүү дээ бас тий. Тэгэхээр дөнгөж наа чинь бол ялангуяа сургуулаа төгссөн хүмүүст бол илүү баг яах гэдэг тийм гарч байгаа асуудал болчих гоо шүү дээ. Дөнгөж сургуулаа төгссөн хүмүүс юу бэ нэрч хүч үе цаг бас байж болно шүү дээ. Тэрийг ашиглахын тулд ашигласан хагас бүтцээр нэмэлт ажил хийж болж байна. Орлогоо нэмэгдүүлэх юмаа нэмэгдүүлэх гэж би зөвлөх юм байна. Тэр хүмүүст бол тэгсэн тохиолдолд savings баг багаар хийгдэх чинь шүү дээ. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? Хагас бүтцээр янз бүрийн ажил хийж болно шүү дээ. Цагийн ажил хийж болно. Эсвэл одоо хүргэлтийн ажил хийж болно. Оюутан хүүхдүүд, дөнгөж төгссөн хүүхдүүдэд бол ирч хүч цаг нь л байгаа юм чи. Тэрийгэ ашигласан юм л хийх нь чухал юм болов гэж би бол тэгж бодож байна. Тэгээд туршлагач нь тэгээ янз бүрийн юг хайх хэрэгтэй л дээ тий. Өөртөө орлогоо нэмэгдүүлэх сорсуудыг боломжууд юу бэ? Энд тэнд ингээд тусалж болж байна. Ах ихтэй тусалж болж байна. Энд тэнд одоо юу гэдгийг санхүү бол санхүүгээрээ тий жоох ингээд модал задлал хийгээд өгч болж байна. Эсвэл зөвлөгөө одоо чадах юм юу вэ тий хийж бизнес план бичиж өгч болж байна. Гэх мэтчлэн сайд хаслууд нэлээд сайн хийлээ. Тий сайд хаслууд сайн хий. Тэгээд үндсэн ажил дээрээ бол яг яаж орлогоо бас цалингаа нэмүүлж болох жоох амбишс байгаа тий. Илүү юм хий, илүү юм одоо идэвхтэй байгаад тий. Ажлаас ч гэсэн хүн ингээд хүний л хандлага л байдаг шүү дээ. Ажилтар ямар хүн хэр хөгжиж, хэр өсөж дэвжих бол тэр хүний л хувийн хандлага бас байдаг болохоор үнэхээр орлогоо нэмий гэвэл чи өөрөөсөө бас тий хүчин чармайлт гаргах нь л чухал гэж хэлэх юм байна. Окей. Тэгэхээр нөгөө нэг илүү ур чадваруудыг өөртөө одоо эзэмшээ. Тэгвэл орлогын сорсууд ч бас таагаад нэмэгдэх боломжтой гэсэн үг шүү дээ. Зөвхөн өөрийнхөө одоо юу гэдэг ажилтны цалингаараа ингээд энэ л байна. Энийг одоо хүрхгүйгээд яваад байвал тийг хүрхгүй шүү дээ. Миний хувьд ч гэсэн оюутан байхдаа би болоод нөгөө Америкт бас мастер хийж сурч байхдаа бол хизээч зүгээр суун гэсэн ойлголт байдаг. Бас айгүйх ингээл зөөгч хийгээл те. Цагийн ажил гэх юм бол зөөгч бол тэнд айгүй тэг боломж юм. Тийм ажил айгүй хийсэн. Тэгэл зөөгч ихэрч хүмүүстэй харьцаж сурна. Ямар ч хүнтэй ингээд те. Ямар ч сэдвэр ингээд буу халдаг болчихно. Гэх мэтчлэн communication skill чинь сайн. Тэгэл цаг магаас төлөвлөн те. Гэх мэтчлэн залуу байхад бол айгүй олон туршилж болох юм болов гэж боддог. За тэгвэл ер нь бол одоо яг илүү одоо юу гэдэг юм
илүү өөр олон зүйлүүд юу хийж болох вэ гэдэг тэр боломжуудыг нэлээд эрэлхийлээд өөртөө илүү өөр төрлийн бас ур чадварууд суулгаж чадах юм бол өөр төрлийн ажлууд хажуугаар нь бас хийх боломжтой л гэсэн үг шүү дээ. Монголд ч нөгөө нэг аюух тийм юу гэдэг юм лээ. Хүний нөөцийн нөгөө нэлээд дутагдaltaй шортж үсчихэд байгаа шүү дээ. Тэнгүүт нэг хүн жишээлбэл нилээдгүй олон төрлийн ажил хийж чаддаг байж ш тэр нөгөө хүний нөөцийн дутагдлыг одоо шорт богино хугацаанд нөхөх боломжтой юм билээ л дээ. Урт хугацаанд ярих юм бол арай өөр шийдлүүд гарч ирэх бах тий. Тэнгүүт богино хугацааны шийдэл нь бол мэдээж нөгөө гадагшаа явж байгаа урсгалыг мэдээж барих гэдэг нэг бодлого явах бах. Тэгээ нөгөө талаас болохоор яг одоо би шил санхүүгийн ажил хийдэг байлаа гэхэд хажуугаар нь дахиад шал өөр ажил нэмж хийдэг тий. Тэгжээж л одоо борлуулалт хийдэг ч юм уу тий. Ингээд тийм ээж л одоо тэр нөгөө хүний нөөцийн дутагдлын богино хугацаанд бас шийдэгдэх юм болов гэдэг тийм нөгөө нэг хилцүүлэхэд бас өрнжил. Би бол тэрэн дээр ер нь бол санал нийлээд байгаа. Тэгээд яг одоо би одоо жишээл 3 төрлийн ажил ядаж хийдэг байж тий. Тэгээ нэг хүн жишээл 3 төрлийн ажил хийх юм бол мэдээж тэр асуудлууд богино хугацаанд шийдэгдэх юм болов гэж хараад байгаа юм уу. За тэгээд хамгийн төгсгөлт нь одоо нөгөө нэг хувийн одоо санхуудаа тий ямар одоо юу зарчим баримталж явбал зүйтэй юм бэ гэдэг одоо сонсогчдоо хүргэе гэж бодод байна. Хувийн санхугаа менеж хийж авч явахад яг өмнөх нөгөө нэг орж исэн зочдуудын ярианаас бас нэдэд үлдсэн нэг зүйл нь болохоор ерөөсөө хүн хоёр л төрлөөдөг гинэ хувийн санхуудаа хандах дээр нөгөө зээлээ аваад зээлээ түлж чаддаг хүн нөгөөт нь болохоор хадгаламж үүсгээд хадгалж чаддаг хүн. Гэтэл энэ хоёр болохоор яг нэг хүнд хоёулаа байвал окей. Гэхдээ ихвчлэн энэ хоёр л хуваагдаад идэм байл л да. Тэнгүүт үнэхээр хадгалж чаддаг хүн гэж байдаг гэдэг аахгүй юу? Ерөөсөө хадгаламж нэг л хаагаад буцаад нэг л хаагаад идэг. Ерөөсөө тэрийг ингээ хадгалж чаддаггүй яг нөгөө дахиад хэрэгцээ гарчгаад зарцуулчаад идэг гэх юм уу тий. Тэгээ тийм хүмүүст бол нөгөө яг харахгүй зээл тохиромжтой гэдэг аахгүй юу? Одоо жишээл үйл хөдлөх юм уу тий. Ингээд моргэж ч юм уу ер нь зээл аваад тэрийг эзэн байхад тэрийг бол төлчдөг гэдэг аахгүй юу? Тий. Нөгөө төрлийн хүмүүс бол угаасаа зээлж тулна хажуугаар нэг айгу олон нөгөө нэг юм данс мас хөтлөөд янз бүрийн төрлийн одоо аялын ч гэдэг юм уу тий айгу лаглаг нөгөө менеж хийдэг хүмүүс ч бол ингээд олон төрлөөр энэ төр хуваарлт юм байл л да. Тэгэхээр тэр хувийн санхуд өгөх зөвлөгөө юу вэ? За би яг өөр дээрээ л хэрэгжүүлж байгаа л ярил л да түрүүн бас дурдсан байгаа. Кредит карт бол бити аав тий хамгийн түрүүнд хэлэх юм бол. Кредит карт чинь нэгдүгээр чинь өөр тийм үү? Өөр мөртлөө хамгийн за нөгөө муу өөр байхгүй юу? Замбраагүй муу. За моргэж бол болж байна тий. Тэр чинь чамд хөрөнгө үүсэж штэ тий. Зөвхөн кредит карт гэдэгт бол зөвхөн худалдааны кредит картууд яриад байгаа штэ. Тэр гараад шопинг хийчихэд гэхдээ илүү ингээд мөнгөгүй мөртлөө кредит карт байнгут нэг ингээд очиж юм авчдаг. Тэр чинь болохоор хамгийн муу одоо ингээд санхүүгийн хэрэгсэл очиод байгаа байхгүй одоо хүн ингээд юугаа менеж хийхэд тий. Тэгэхээр би бол кредит карт бити ав. Тэрний оронд өстө моргэж аав тий. Гэж хэлэх юм байна. Хоёрдугаар болохоор яг түрүүний хэлжсэнээр автоматжуул. Тэр системийг бүрдүүлээд бүр гаргахгүй тийм юутай байвал бүр сайн гэдэг юм уу? За тийм байж болж байна. Үнэхээр тэр хэрэгжих бол би өөр дөр хэрэгжүүлсэн гадагшаа мөнгө өрөө хийчих юм бол тэр чинь наашин шилжүүлээл буцаж хувийн ягаал гэдэг чинь айгүй их зардалтай. Дээрэс нь цаг хугацаа болохоор хүмүүс цаа тэрийг хийж яхаар гэдэг өөр опшн хаан штэ тий. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалтаа бас юу яагаад байхгүй. Хөрөнгө оруулалт руу ороод байхгүй. Дээрэс нь тэгээд бас нэг юм гэх юм бол орлого нэмэгдэж штэ. Одоо орлого нэмэгдэх зардлаа тэр чигээр давхар нэмчихэд байдаг штэ. Тийм биш. Би миний бодлоор нэг харьцаа таваар явдаг ч юм. За одоо жишээ нь за 50 гэж бодъё л та тий. Орлого чинь 50% нэмэгдэх юм бол тэрийг дагаад хадгаламж чинь ч нэмэгдэнэ. За яг зарцуулалт чинь ч ихсэх багаар нэмэгдэнэ. Тэгэхээр зөвхөн зарцуулалтаа нэмэх биш. Хөрөнгө оруулалтаа тэрэн хэмжээнд давхар нэмж явах, дүүцүүлж нэмж явах гэдэг тийм л юм хэрэглээд байгаа. Тэгээд жоохон урт хугацаанд юм төлөвлөн гэдэг бол хамгийн чухал юм байна. Тэгэхгүй болохоор ингээд нэг богино хугацаанд ч төлөвлөчихөө. За би нэг жилийн хадгаламж хийгээл жилийн эдгээр хадгаламж хийнгүүтээ тэр нь дуусчихгод аваад үрчих тохиолдол бас байгаад байна. Тэрний оронд энийг би урт хугацаанд хийнэ авахгүй гэдэг тийм майндсеттэй байх нь чухал юм гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэх юм бол урт хугацаанд ингээд те хөрөнгө оруулалт чинь compound rate гэдэг өсөө явна гэдгээр л. Нэрээ нөгөө нэг орлого нэмэгдэхийн хэрээр зардлууд дагаж нэмэгдээд идэв шүү дээ. Тэгдэг. Тэнгүүт одоо юу гэдгийг
зардлын ингээд нэг төвшин чинь тодорхой юунд очиод ингээ максимайзлэн гэж байх уу? Тэр хувь хүнээс л хамаарна шүү дээ. Одоо нөгөө хичнээн ингээд нэмэгдэх тусам тэр хэмжээгээр нэмэгддэг хүмүүс байна шүү дээ. Одоо орлого тултал нь үрээд явдаг хүмүүс бол байгаад байгаа байхгүй. Нэмэгдэх ирэл нэмээд байна. Надад болохоор зардал нэг тодорхой юу гэдэг төвшөнд очиод ингээд максимайзлах юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр чинь миний бодлоор бол яг тэр бол чиний хувь хүний чинь өөрийнх нь юу. Миний би ч гэсэн тийм. Одоо надад би ч гэсэн ингээд бодлоо. За тэр хэмжээнд байхад бол хангалттай тий гэдэг тийм үү. Тэгтэл чинь тийм биш хүмүүс өндөө байгаа шүү дээ. Одоо ингээд орлого нэмэгдэх тусам төвшөөл нэг аамал өсчөөл одоо тий зардлаа нэмээд идэг. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр дөрүүлээд нөгөө нэг ярихад сэтгэл нөгөө нэг ханамж гэдэг юм байгаа даа шүү дээ. Тий, яг үнэ. Тэр сэтгэл ханамжийг болохоор би нэг өмнө нь бас нэг подкастыг сонсч байсан баха. Юу хүний сэтгэл ханамж болохоор ингэдэм байна л да. Бусад нөгөө амтны төрлүүдтэй харьцуулахад яг тухайн моментод тэр сэтгэл ханамжийг авахыг хүсдэг амтны төрөл гинэ. Бусад өөр амтнууд болохоор одоо юу гэдэг тэр нэг юм судалгаа л яриадсан. Амтнууд болохоор магадгүй ингээд тэрийг хойшлуулж чаддсан юм байна л да. Тэр сэтгэл ханамж авах. Тэр моментоо хойшлуулж чаддаг. Хүн болохоор яг тэр үедээ л тэрийг авмаар байдаг, тийм таашаалыг бүртмээр байдаг, тийм төрөлгээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт болохоор тэр их нөгөө зардлын их одоо юу чинь тухайн үеийн тэр сэтгэл ханамжийг бүүстэл өгöd байгаа байхгүй юу. Тэгээ их хэмжээний зарцуулалт хийгээд байна гэж чинь одоо ямар нэгэн одоо юу гэдгийг entertainment юм уу эсвэл ямар нэгэн илүү luxury ямар нэгэн параметрээс ч юм уу тий хэрэгслээс тэгэнгүүт илүү ингээд дисциплинтэй байхын тулд тэр сэтгэл ханамжаа хойшлуулж чаддаг сэтгэл зүйтэй хүн л тэрийг юу яадаг гэдэг байгаа байхгүй юу. Тэр ирээдүйн сэтгэл ханамжаа хүртэхийн тулд өнөөдрийнхөө таашаалыг хойш нь тавьж байгаа гэх юм уу? Тийм хүмүүс л илүү нөгөө санхүүгийн хувьд илүү юм сахилгааттай урт хугацаанд нөгөө нэг одоо бид нар sustainable буюу тогтвортой гэдэг тийм байхыг өөрөө хүсэж байгаа. Учираас илүү санхүүгийн хувьд сахилгааттай байдаг төрлийн хүмүүс гэж тайлбарлаадсан. Зөв. Наад дээр чинь бас нэг юм нэмээд хэлэхэд зөв сүүлд би яг өөр дээрээ бас нэг туршиж үзсэн юм гэх юм уу? Тэгэл хүмүүс ярьдаг штэ. Би санхүүгийн хувьд эрх чөлөөтэй олмоор байна. Санхүүгийн эрх чөлөөтэй олмоор. Яг санхүүгийн эрх чөлөө чиний хувьд одоо жишээд юу вэ? За одоо чи тэрийг бодож үзсэн үү? Яг ямар хэмжээнд хүрсэн баг чи өөрийгөө за боллоо одоо надад энэс илүү хэрэггүй гэдэг тийм юм гаргаж бодож үзчихсэн үү? Би тэрэн дээр нэг нөгөө нэг бас нэг юм сонсож байгаад хүмүүсийн хариултуудыг сонсоод би өөрөө хувьд асуусан чинь надад бол ерөөсөө тийм тоо бодогдохгүйсэн. Би нөгөө нэг яг ингээ өөрийнхөөрөө байх хэмжээний гэх юм уу өөрийнхөөрөө байхад нэг надад миний хувьд бол одоо сая зардал ингээ максимайз болох юм шиг санагдаад байгаа хгүй. Яг тийм хэмжээнд очиход надад санхүүгийн эрх чөлөөнд очиж ингэж үүсэх юм билээ. Тэрнээс биш сарын тэдэн сарын ч юм уу орлого гэдэг тийм дүн ерөөсөө Гэхдээ одоо чи тэр хэмжээнд хүрэхэд одоо би ингээ хангалттай гэдэг чинь шүү дээ. Гэхдээ тэр хэмжээнд чи одоо хүрсэн байгаагаа чи үнэлж болох байхгүй одоо. Тоогоор тийм үнэлж болно. Тэгээ үнэлээд тэрний гарсан тоо шүү дээ. Тэр чинь чиний хувьд одоо санхүүгийн эрх чөлөө хангалттай тий. Одоо би болчлоо гэж үзэх гэдэг шүү дээ. Би бас яг тэр тоог нь гаргаж үзсэн байхгүй өөр тэрээ. Одоо наа чи ингээ ярихад за тийм байхад болоо би одоо flexible өөрөختөө өөрийнхөө дуртай юм хиймээр байна тий. Би ингээ ингэмээр тэгмээр гэсэн нэг тийм хүслүүд байна шүү дээ. Тэрийг яг ингээ мөнгөн хэлбэрлэл хувирж үзэж байгаа байхгүй юу? За тэгээд тэрэнд хүрчих юм бол болоо гэдэг яг өөртөө ингээд өөртөө ярилцаж үзэж байгаа. Тэгэхэд happy юм байна гэдэг. Тэгээд тэрийг одоо ингээд ерөнхийдөө бас хүн гаргаж үзэх юм бол бас сонирхолтой юм гэж бодсон. Яагаад тэгэхээр яг хүн бодоод идэв мөртлөө тоо хэлбэрлэл үзэж хөрвүүлж ütсэн юм бас. Тэр болгон байдгүй болоо гэж бодоод байгаа байхгүй анзаараад ингээд хүмүүстэй ярилцгаад. Тэгээд тэрийг тоо хэлбэрлэлөөр хүрчих юм бол чи тэгээд ер нь өнөөдөр хичнэнийг олох хэрэгтэй, явцтай хичнэнийг олох хэрэгтэй. За би нэг 10 жилийн дараа санхүүгийн эрх чөлөө эсвэл 5 жилийн дараа санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд ийм юм хэрэгтэй байна гэд илүү ингээд нөө юу болох юм шүү. Энд чинь тодорхой болох юм шүү. Чи үнэхээр санхүүгийн эрх чөлөөтэй амьдрья, өөрөөр хүснээр амьдрья гэдгээ мөнгө хэлбэрлүүл шилжүүлээд тэрийгээ за энийг олохын тулд би өнөөдөр тэгвэл хичнээн хэмжээнийг олсон байх хэрэгтэй юм байна. Ирэх 5 жилд хичнээн хэмжээнийг олох юм шүү. Тэрийгээ ингээд олохын тулд гээд явахаар чинь нэг юм тодорхой хэмжээний орлого олох гээд ингээд өнөөдөр явах гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь би ингээд одоо тэр юунда тоондоо хизээ хүрхийн гэдэг юм а тооцох гээд шүү дээ тий. Тэнгүүд тэр хүртлээ яах юм тэгээ ингээл гүрээгээд ажиллая гэж юу? Тэг чи сонголттой хүний.
Чи нэг санхүүгийн хэрэгчүүдэд яг хүрий гэх юм бол тэгээд яг тэрэндээ олохын төлөө ажиллана. За тэрний нэг за 50% нах бас окей гэж бодно шүү дээ. Заавал яг төсөөлсөн хүссэн биш одоо окей гэсэн хэмжээ рүү бас очиж болно тий. Тий. Тэгээд юу яаж болно. Гэхдээ тэр яг сонголт юм билээ. Би яг чамаас асууя. Одоо чам зөв ийм хоёр сонголт байгаа даа. За. Чи ингээд маш их ажиллана. Тэгээд маш их ажиллахынхаа хэрээр маш их орлого болно. Чамд ажлаас өөр юунд ч зарцуулах бараг цаг байхгүй. За. Нөгөө сонголт нь гэтээ чи маш их орлого болно шүү заяа. За. Хэр их хугацаанд гэдэг тэр чинь хугацаа бас чухал шүү дээ. Би тэрийг жил ажиллаад олоод ингээд болчих юм бол окей, жил ажиллаж шүү дээ. Намайг чи одоо дараагийн хэдэн жилдээ тэгж ажиллах юм бол би тэр чинь амар их бодно шүү. Тэгвэл дараагийн ямар ч сан минимум 5 жил 10 хүртэлх жил дээр заяа. 5-10 жил дээр. За нөгөө сонголт нь болохоор тэгээд амар их ажиллаад амар их орлого олоод тэгээд чи санхүүгийн эрхчлэнд хүрнэ гэж юм аа. Гүг байж байгаа. Одоо нөгөө сонголт нь болохоор чамд амар их цаг байгаа. За чи бараг л ингээд юу гэдгийг зүгээр нормал ингээ түрүүний сонголт нь болохоор чи бүр ингээ нормалаас хэд давуулсан цаг ажиллах шүү заяа. Одоо өдрийн бид нар ажлын 8 цаг гэж ярьдаг бол чи бүр багтаа 12 цаг ажиллана. За одоо нөгөө сонголт нь болохоор 4 цаг л ажиллана заяа. Тэгээд олж байгаа орлого чинь болохоор чиний яг одоогийн ингээ амьдралын өртөг байгаа шүү дээ. Амьдралын өртгөө яг сайхан ингээ хангаал дуусгах гэх юм уу тий. Одоо орлого чинь тийм. Гэтэ чи 4 цаг ажиллана заяа. Тэгээд 4-өөс ч баг цаг ажиллах магадгүй ихтэй 4 цаг ажиллах шүү заяа өдөрт. Тийм хоёр сонголт байна гэвэл чи алийг сонгох вэ? Би надад бүр ямар ч опшн байхгүй юм, өөр опшн байхгүй. Зөвхөн тэр хоёр юм. Зөвхөн тэр хоёр. За яаж байгаараа. Одоогийн чи опшн гэж байхгүй. Наач амар тийм юу юм биш тий. Хоёр төөл өгчөөд шүү дээ надад. Тэгээд тэгвэл чи алийг сонгох уу? Гэхдээ бүр тэгж амар их ажиллах нь 5-10 жил юм уу тий? Нөгөөдг нь болохоор насан туршдаа гэх юм уу? Адилхан. Нөгөөдг чинь 5-10 жил. Тий. Ер нь бол за 10 жил гээл бодъё. Баялаа. Тэгээ нөгөөдгийнх нь хамгийн гол нь үр дүн нь тэгж ажилласны дараа тэр 10 жилийн дараа штэ тий хоёул ингээд ажиллаа. Тэр хүн чинь тэгж ажиллахаар чинь 10 жилийн дараа аюу хэцүү байдалтай байна штэ гэдэг тийм опшн байна тийм үү. Нөгөөдг нь болохоор бүр амар ингээд хүссэн юунд хүрнэ гэсэн опшн байна штэ. Би баг ажиллахын сонгоод тэгвэл их ажиллах юм уу? Их ажиллах сонгоо. Их ажлаа их мөнгө олох юу? Их ажиллаад их мөнгө олно. Гэхдээ бид чинь 5-10 жил гэж байгаа шүү дээ. Тий. Нөгөөдөг чинь чи тэгэл ажлаа яваад байна. Гэхдээ чи 5 жилийн дараа тэгэл нэг шалаар нэг болно шүү дээ. 10 жилийн дараа шалаар нэг бүр одоогийн зарцуулж ирсэн бүр ч хүртэл байлаа. Бүр нэг үгүй шүү дээ. Тэр чинь ингээд яг тэр хугацаантай л амьдралынхаа уртыг яг ингээд хангаал ингээд яг нэг нормал хангаал явах тийм л юу байхгүй юу? Тэгвэл тэр чинь миний одоо бодоод 10 жилийн дараа чи хөвшрөн тэгтэл чамд чи одоо нөгөө боо одоо ингээл дараагийн баг ингээд тэтгэр бэлдсэн байхгүй хэцүү шүү дээ. Тэр одоогийн ингээд нэг 4 цагаар ингээд ажиллаад тахаар чинь яг насан туршдаа чи өвдөхгүй хавдахгүй яг ингэж байгаа л өхөн гэвэл окей байна. Тэгэхгүй гэвэл тэр чинь одоо нөгөө 10 жилийн дараа гарч ирэх айгүй олон эрсдэл гарч ирнэ шүү дээ. Би яг тэр утгаар л хараад байна л да. За окей. За. Тэгвэл би бол ажиллахыг сонгож байна. За энэ асуултыг ер нь бас хүмүүсээс асуувал их зүгээр юм байна гэж бодлоо. Ингээд дараагийн юун дээр бас энийг жоох ингээд нөгөө нэг юу хийж чад modify хийж чад тэгээ асууя. Би нэг өмнө нь подкастын нэг зөвшнөөс асуужсэн. Аль үлээ ямарсан асуужсэн нэг хүнээс асуужсэн. Тэр гин цаанд орчлоо. За ингээд ерөнхийдөө өнөө жоохон подкастыг дуусгая гэж бодож байна. Манай подкастэнд одоо хүрэлцэж ирээд ийм их одоо цаг гарсан баг хоёлаа ирсэн ба шүү дээ. Тийм болохоор энэ цагаа зарцуулаад оролцсонд маш их баярлалаа. Тэгээ нэлээд олон юу гэдгийг өөр сэдвүүд хөндөд ярьчихлаа тийм ээ. Тэгээд яг хөө миний хувьд болохоор илүү онцолж хэлэх одоо юу гэдгийг нөгөө нэг зүйл нь болохоор мэдээж ажил мэргэжлийн хувьд бол угаасаа тасралтгүй ингээ ажиллаад явж байгаа цаашдаа ч ажил явна тий. Илүү яг нөгөө нэг ийм одоо өөрийнх нь хувьд нэлээд юм өөр ертөнц гэх юм уу. Дөнгөж одоо нэгдэж штэ. Ээж болоо тий тэрнийхээ дагуу ингээд бас илүү гоё юм контентууд хийгээ явж байгаа. Positive Birth Mongolia гэдэг байгаа тий энэ хуудас. Тэгээд энэгээр хүрэх гэсэн энэ мессеж нь бас илүү олон хүнд хүрээсээ илүү одоо юу гэдгийг олон хүнд хүрснээрээ олон одоо юу гэдгийг ээжүүд ингээд илүү happy байхад нэг ч гэсэн юм алхам хийхэд нь одоо дөхөн болоосоо гэдэг үднээсээ энэ ажиллаа гэдэг юм уу энэ одоо өөрийнхөө сонирхлоор эхлүүлсэн зүйлээ цааш нь илүү сайн түгээгээрээ тэгээ олон ээжүүдэд урам зориг өгснөөрөө юу гэдэг юм буцаагаад
нөгөө ээж өөрөө ямар байна тухайн гэр бүлийн нөгөө мууд ингээ хамаарч идэг шүү дээ. Тэгэхээр илүү ингээд үүдээ мэдээлэлтэй одоо учир зүгээ ингээд өөр ер нь бол эмэгтэй хүн өөрийнхөө учир зүгэл олчих юм бол тэр гэр бүлийн учир зүг айгу амархан олдох байгаа юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр нь бас нөгөө нэг энэ чинь айгу суур гол одоо юу гэдгийг мессеж болж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр энийг илүү сайн гоё олон хүн түгээгээд илүү өргөжүүлээрэй гэж хүсмээрээ ер нь бол тэгээ илүү гоё олон дагагчтай бид ямарс энэ подкастныхаа доор бас юу хий чинь меншн хийгээд оруулчихна. Тэгэхээр магадгүй одоо юу гэдгийг илүү нөгөө ийм төрөлт те буцаагаад нөгөө бага насны хүүхдийн арчилгаа илүү тэгээд тэр нь болохоор өөрийнхөө туршлага дээрэс нь туршлагаас гадна нөгөө яг олон улсын нэг энэ янз бүрийн техникүүд байгаа шүү дээ. Янз бүрийн хэрэгэлдэг техникүүдийг өөрийнхөө нөгөө амьдрал дээр юм уу туршиж үзээд хүмүүстэй хуваалцаж байгаа учраас тэр нь бас нэг юм юу болоод байгаа байхгүй айгу гоё тип болоод байгаа шиг харагдаад байдаг. Тэгэхээр за тэрийг илүү гоё хийгээд айгу нуршчлаа. За баярлалаа гэж хүсэж байна. За Жавзаатай бас ингээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд маш гоё подкаст хийгээд эхэлсэн байна. Тэгээд дараагийн подкастуудад нь амжилт хүсье. За баярлалаа. Гоё тэгээд олон дагагчтай болоод тий олон хүнд бас ингээд их баг хэмжээгээр санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхэн тий бас зөвлөгөө өөртөндөө хэрэгжүүлдэг юм арга барилуудыг бусад хүмүүстэй бос салбарын хүмүүс бас олж аваад мэдээд амьдралдаа хэрэгжүүлээд явах юм бол бас нэмэр болох хаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр чамдаа бас амжилт хүсье. За баярлалаа. За ингээд ямарсан өнөөдөр зочноороо дамжуулаад сонсогч та бүхэнд аль болох санхүү өгөхийг хичээлээ. Тэгээ манай подкаст бол санхүү авнаа гэсэн лүрээтэй яваад байгаа шүү дээ тий. За тэгээд мэдээж сонсож байгаа хүн болгон яг өөрсдийнхөө юм гэдэг хүлээж авах өнцгөр тий авахын аваад гэх гээд гэдэг юм уу тий өөртөө наах зүйлүүд байвал гоё өөртөө наахан хамгийн чухал байгаа шүү дээ тий. Ер нь нөгөө аливаа ярианаас чинь тий өөртөө хэрэгтэй зүйлээ олоод авчихад болох гэдэг шүү дээ тий. Тэгээд энэ удаагийн дугаарт бидэнтэй хамт байсан сонсогч хэн бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай. За баяртай. За баярлалаа.